бид нар бодол биш. Бодлыг сонсож байгаа юм байлээ шүү. Тэ? За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Орчин шөнийн подкастын маань ээлж дугаар эхэлж байна. За өнөөдөр зочинтой дугаар. За зочин маань маш онцгой хүн бүрэлдсэн ирсэн байна. За Яагаад гэж юм? Өнөөдрийн маань дугаарын зочноор комедиан Бат Бэлэг оролцож байна. За Бата хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе. Та хоёртай шинэ оны мэнд хүргэе. Тий, тавтай морж байгаа, сонсож байгаа хүмүүстэй тий. 2025 оны мэнд хүргэе. За баярлалаа. яа. Сайхан манай яг гэрийг санагдуулсан тий. Энэ байранд ирчлээд ч юм яах тий. Тэгээд өрсөнд баярлалаа. Миний хоолой жоохон сөөцсөн байгаа шүү манайхаа тий. Зүгээр. Аниднаас Улаанбаатарт амьдарч байгаа шүү дээ. Ядаргатай тийм тайлбартай тийм. Нэг л их тайлбартай байсан. Манай ирчүүд юм шалчгаасан болчиход байгаа тийм. Ер нь бол угаасаа баг Улаанбаатарчуудын 40% ханиттай байх шүү шүү дээ манайхаа. Тэгээ бодоорой гэд. За өнөөдөр бид гурав ерөнхийдөө яг энэ арга бэлэг гэдэг тэнцвэрийг хадгалаад сүнслэг амьдрал за энгийн амьдрал гэдэг ч юм уу те энийгээ гоё хослуулад сүлэлдүүлээд аль болох гоё сонирхолтой өгөөчтэй сэдвэр өгөөчтэй яриаг өрнүүлэхийг хичээх болно. За. Сэдвээ тэгвэл яаж эхлүүлэх вэ? Арга бэлэг гэхэр ч одоо баг хамаг ертөнцийн чинь арга бэлэг өстэй те. Сүнсний сэрэлт нь яаж ихсэн талаар юм уу зүгээр арай хөнгөн ингээд хүмүүс сонирхчих магадгүй хэл та. Тий, одоо баг сүнсний унталт руугаа яваад байгаа шүү дээ. Сүнсний нойр өрөөд. Тийм байлээ. Тий. Тэгэхээр яг сүнсний сэрэлт. Би ихтэй хүмүүс энийг нэг амар юугаар битээ ойлгоосоо гэж боддгийм аа тий. Нэг ингээл пүү гэл яг одоо баг супер болоод тий нэг юм хүүхэлдэйн киноны ертөнцид очих юм шиг тий. Зүгээр л бид нар чинь хүн болоод төрсэн байна гэдэг чинь л тэгэл ухаан орцсон байна гэдэг чинь л ер нь тодорхой хэмжээнд сэрцэн байна гэсэн үг шүү дээ тий. Тэгээ ухамсартай байна тий. Ухамсарт хүмүүм болцсон байна гэдэг чинь тий. Ер нь бол тий хүний одоо энэ биендээ бол бид нар сэрцэн байна гэж би бол ойлгож байгаа. Тэгвэл бас нөгөө хүн чинь нөгөө юу лээ 70 ухамсар нь хэдэн үеийн өдөрддөг энэ төр гэл тий. Хүний үйлдэлийн 90% ч лээ тий. Нэг тийм талгын сайн мэдэхгүй байна уучлаарай. Тэгтээ ямар ч нэг тийм юмуд сонсож ирсэн шүү дээ бүгдээрээ тий. Тэгэхээр тэр нөгөө дараагийн тэр сэрэлтэн тэр нөгөө 70 ухамсартаа одоо 90% бид нар захируулаад байгаа юм бол тэр 70 ухамсарт яг юу ямар коднууд тий одоо ямар ихтгэл үнэмшил байна гэдэг ч юм уу тий. Энэ юмнуудаа л хянаж одоо анзаардаг болох нь л одоо хоёр дахь сэрэлтэн юм уу одоо тий гэж би ойлгоод байгаа шүү дээ. Зүгээр нөгөө нэг юм зарим юм чи одоо ингээ бид нар генерээ хийж байгаа шүү дээ. Одоо тий эцэг ихээсээ ирсэн. Зарим юмнуудыг тий одоо тэгж хийж байгаа. Тэгээ тэр нь одоо хүүхд эцсийнх нь нэг одоо тий нэг хийдэг байсан нэг юм үйлдэл ч юм уу тий зан авир ч юм уу тэр нь биднэрт одоо юм нэг 70 ухамсарт маань нэг юм юу болоод ирцэн тий нэг юм генер сүнсээр дамжаад ирсэн. Тий сүнсээр ч юм мэдээллээр тий одоо тэгэхээр яг тэр болгоныгоо ингээд анзаараад эхний хэл чинь нэг анзаарч сурах юм шиг байгаа тий. Яг үнэ. Тий би яагаад ийм үйлдэл хийчихэд идэв тий би одоо чинь яагаад амар ууралчдаг гэж гэдэг юм уу тий. Эсвэл одоо юу гэдгийг юу ч үз болно шүү дээ нэг арх уудаг ч гэдэг юм уу тий. Тиймэрхүү одоо эсвэл би яагаад зогсож чаддаг юм те ингээд нэг уугаад эхлэхээрээ те гэдэг ч юм уу яг тэн дээр чинь гэхдээ нэг юм тодорхой яг юм шийдвэрүүд гаргаад байгаа хгүй. За энэ дараагийн яг шилийг уучи гэдэг юм тэн дээр чинь хин нэгэн шийдэл удирдал яваад байгаа шүү дээ те. Тэгэхээр яг тэр удирдаад байгаа хүчин гэх юм уу те тэр зүйлийг олж одоо анзаарч хөөе би биш энэ надаас өөр юм яваад байл хэдэн шийдвэр гаргаад яваад шүү гэдэг одоо анзаарч мэддэг болох нь хоёр дахь сэрэлтлээ шиг байна те. Тэгээ тэр сэрэлтийн хувьд бол ерөнхийдөө сүүлийн нэг хэдэн жил явагдаж байгаа коронавигоос хойш. Тийм жоохон аль болох нөө корона ч уусаа бидрийг бүгдийг ингээл тийм ер нь ингээл гоё яасан дээ зөв тав подкастыг сонсоод гэрлийн өргөний ном содруудыг уншаад ингээд одоо энэ чинь бас л тэр цаг үеийн тарж байгаа юм л л дээ. Ягаад одоо энэ содор энэ юмнууд ингэж гараад байгаа юм те. Одоо сүнс подкаст хийж гин гэдэг чинь бас амар сонин те. Тий. Тэр мэрчин амар тэгээд ер нь бол бид нар ийм гоё азтай цаг үед л байгаа юм байна да. Тэгээд одоо бидний ээж авийн үед бол яг тийм
сүнсний сэрэлт мэрэлт одоо юу юм те. Юу хумсар тархимарч яаж ажилтгийг ч мэдээлэл бараг шахуу байхгүй тий. Тий. Гэцэл байх л. Чи бол зүгээр энэ социализмын те цэрэг те. Гэдэг чинь те. Материалист байсан гэж ярьдаг шүү дээ. Шашин их яадаг. Одоо бол бид нар ч мөр сүнсний сэрэлт мэрэлт гэж ярьдаг ийм подкаст байдаг те. Болж ийн гэдэг чинь бол бас нилээн бид нар бас амар тийм боломжтой үед амьдарч байгаа юм байна да. Тэгээд бас энэ цаг үед бидний амьдарч байгаа ч гэсэн бас ер нь учиртай юм байна да гэж сүлрүүгээ бол би стейж ойлгоод байгаа. Одоо яг би нэг лам ах яриг сонсч ирсэн маа. Нөгөө mindfulness гээд яриад байдаг нэг айгу алдартай лам хүн байгаад байдаг шүү дээ. Хичээл ордог. Тэгсэн чинь тэр лам хүний ярьж байгаагаар болохоор бид нар яг ийм хүн төрөлхтний нэг ийм ухамсарын эрен шилжилтийн цаг үед амьдарч байгаа юм байна л та. Бид нар 5D 5 дугаар хэмжээст ертөнц рүү орж ийн л гин буддын шашинд нөгөө майдрын эрен тий. За Библиэл дээр гардаг болохоор нөгөө ертөнцийн эзний шүүлтийн цаг гэдэг ч юм уу. Тэг яг тэр хүний лам хүний ярьж байгаагаар яагаад энэ эрнийг ингэж одоо алтан эрен гэдэг ч юм уу тий бус эрнүүдээс онцгойлоод байна вэ гэсэн чинь буддын шашны номлолоод байдаг шүү дээ. Одоо их хүлгэн баг хүлгэн тэгээд очир төлгөн гэдэг ингээд нууцын номлолоод байдаг. Тэгээд бидраас өмнөх цаг үед тэр нууцын номлолуудыг тодорхой шаардлагуудыг ч юм уу хангасан 10 20 жил ч юм уу нөгөө бясалгал хийгээлтэй гівш цол мол аваад байдаг шүү дээ. Гэх мэт хүмүүс үздэг байсан чинь энэ амьдарч байгаа цаг ирэнд нөгөө нууцын номлол бүх юм нэг ил болцсон гинэ. Хэрвээ хүн өөрөө тэрийг уншаад судлаад ойлгож чадах юм бол тэр хүн одоо энэ наснда амжиж нөгөө гэгэрэлт хүрэх боломжтой гэд тий. Тэгээд яг чиний сая яриан дээр болохоор нөгөө одоо 70 ухамсараа удирдах сурах гээд байна гэдэг чинь шүү дээ бид нар. Яг би нэг удирдахын цаашин тий бид нар бол нэг амар удирдах чадахгүй байгаа даа. Гэхдээ ядаж нөгөө нэг ингэж нөлөөлөд байгааг нь анзаарах, таних тий. Би чи өөрөө яг хүн буюу бидгээд номын дагуу тий ингээд хандагч болоод ерөнхийдөө нэг өвд эцтэйгээ холбогдох ийм бас юу хийсэн. Одоо хандагч болсон. Одоо Библиэл дээр бол муу ярин сүнс сатан гэж яриад байгаа тий. Нөгөөх нь бол ариун сүнс гэж ярьж байгаа тий. Энэ дээр болохоор хүн буюу бид нар болохоор тэгдэдэг байхгүй. Цагаан буурал, хар буурал гэж англиад байдаг. Тэгээ хар буурлууд маань бол ер нь хар цагаан буурлууд маань ер нь бол тэгэл бидний далд ухамсарт гэх юм уу те биднэрт ингэж юунуудыг өгөөд байгаа. Одоо энэ сэтэл, санаа те бодол одоо юу гэдгийг те энэ зүйлүүдийг дандаа ингэ шийдэж идэг. Тэгэнгүүт бидний одоо нөгөө ухамсарын дэлгэцний урдуур одоо тэднийг явах нь шүү дээ те. За чи нэг албах фэ байгаач гэдэг юм те. Тийм сэтэл орж ирэн те. Тэгвэл бид нар тэрийг үйлдэл болгож ивэл ерөнхийдөө тэгэл тэр юуны л одоо хүслийг биелүүлэл явчих чинь гэсэн үг юм л л дээ. Тухайн одоо хар буурал ч юм уу те. Тэгэхээр юун дээр Библийн одоо сурга аюу талаас бол энэ сатан те. Муу ярин сүнс юунууд дэвлүүд чиний чихэнд шивэндэг те. Наадга одоо юу гэдэг юм бие угаач гэдэг ч юм уу те. Тэгэхээр яг л ер нь бол ижлэхэн тийм нэг юу юунууд байгаа юм шиг надад харагдаад байгаа. Аль нөгөө тэр сургаал юунууд тэр тэгээд ер нь тэр саяны тэр 70 ухамсар гэж яг яриад байгаа чинь ер нь бол тэр манай тэр номын дагуу хар буурлууд гэж ярьдаг байхгүй. Аха. Тий. Буурлууд л гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө бидний бас өвөг дээдсүүд өөрсдөө өвөг дээдсийн сүнснүүд маань ирээдүйд бас бидний хар цагаан буурлууд болдог гэж одоо бас хэлдэг. Тэгэхээр нөгөө бид нар ч гэсэн нэг хэдэн 100 жилийн дараа нэг үр хөвгтүүдийнхаа нэг сахилахгүй бодол нь олцсон ч юм уу те. Ингээ гүйж одоо толгоонд нь төрөөсгүй амьдарч явах юм байна. Тэгэл автай тий. Чиний толгоонд сөөхөхгүй. Сөөхчгүй төрөөс ч юм. Одоо яг би бол тийм аймарлаг болоогүй шүү зэ. Нөгөө гадных дээр болохоор нөгөө Dark Knight of the Soul гэдэг тэр шүү дээ. Эго дэт энтер гэл. Эгоны хүлэн. Тий. Тэгээд нөгөө харанхуу руу очих те. Харанхууд өнгөрүүлэх одоо сүнсний шүнүүд ч юм уу те. Тэнгүү тэр нөгөө нэг яг хартаага танилцж байгаа тэр одоо урт хугацааны аяллыг тийж нэрлээд байгаа юм. Нэрээ нөгөө нэг Карл Юнг лөө хэн мэлээ? Сэтгэл зүйчтэй. Сэтгэл зүйн одоо бас нэг мундаг өвөг эцэг байгаа шүү дээ тий. Карл Юнг ч нэг өөрийнхөө тэр dark side-ыг тань гэдэг л сүүтрийн талыг. Сүүдэр талаа сайн. Тий. Би бас яг тэрийг ойлгосон. Яг сүүтрийн талыг бид нар ерөөсөө өгөөсгээд няцаагаад ч юм уу хориглох тусам ер нь дэми юм лээ. Энэ чинь нөгөө нэг арга үлгч яг ингээл яг бүтэн байгаа шүү дээ. Тий.
нэг л юм цагаан загас байдгүй шүү дээ. Ер нь бол тий. Энэ хоёр чинь ингэж фул ертөнц сайн муу нийлж цав дүрдэг тий. Гэдэг шиг ер нь бол өөрийнхөө тэр сүйдэртэй талыг ч гэсэн хүлээн зөвшөөрж хайрлах, уучлах тий. Тэгээд нөгөө нэг энийгээ ер нь бол бүтнээр нь өөрийнхөө тэр бүхэллэг тий. За тийш дээ би бас аяа уумаар санагддаг шүү дээ. Уух гоё шүү дээ тий. Яа тийм тэгэл яг энийгээ тэгтээ хит хориод ч юм уу тий. Эсвэл хит wild ингээд дураар нь дургуулад ажил болохгүй юм билээ л дээ ер нь бол. Тэгэхээр л яг нэг өөрийн ухамсартай, өөрийн ухаантай хүн болчихор чинь чиний толгойн дотор хин юу гэж солиорж исэн тий. Тэрийг хэм хэмжээнд нь байлгаас сурцсан тий. Тэгэхгүй нөгөө нэг зарим хүмүүс чинь контрол алдаа тэр нэг шизээ болоод тий. Тэр дуу хоолойнуудаа ингээ бүр эзлүүлээд ч юм уу тий. Ингээд явцдаг ч юм уу. Бас тийм тохиолдлууд харж ирсэн л та ер нь. Одоо сая Батагийн яриан дээрээс манай үзэгчдийн хамгийн их сонирхож асуудаг нэг асуулт. Тэрний нэг сэдв гараад ирлээ л дээ. Тэр болохоор өвөг дээц гэдэг яриа орж ирж штэ гоо. Тэгмээд яг энэ сэрэлт гэдэг процесс маань өөрөө хүмүүс яг андуурдаг. Ингээд ер нь бол тэр яг саятай инэрэлтийн хэл дээр тэр өөрийнхөө сүдрийн талтайгаа сүнсний харахгүй шөнөөр явж байгаад амар хэцүү зүйлсүүдийг туулж байгаад сэрэнгуут амьдрал маш гоё болчихдаг. Бүх юм жигдэрчдэг гэдэг нэг юм тодорхой л хугацаанд үргэлжилдэг үйл явц гэж ойлгоод байгаа шүү дээ сэрэлтийг. Гэтэл энэ сэрэлт чи өөрөө нөгөө мөнхийн буюу те биднийг үхүү хөлтөл явагдах. Үхүү хөлтөө тий өсний таних. Тэгэхээр Батагаас яг ингэж нэг юм сонсох гээд байгаа. Одоо өвөг дээцүүдтэйгээ анх яаж холбогдоод тэгээд мэдрэмж нь ямар байсан бэ те. Ер нь яах гэж холбогддیں۔ За энэ завсар авчулчих юм бол одоо миний энэ сүнсний те одоо ухамсарын тэлэлт сүнсний хөгжил гэдэг ч юм миний гол гайд өгтөж багш нар бол өвөг дээцүүд маань байхгүй тий. Одоо бидний одоо энжлүүд тий бас одоо англиар бол тий биднийг яг одоо сахиусууд гэж ярьж байна. Бүр сахиус нь яг ийм энжлүүд байгаа бас өөр өвөг дээцүүд байгаа тий. Одоо ингээл зөндөл байгаа хэл та тий олон хүн байсан юм чинь. Тий. Тэр яг би нөгөө нэг амар дотоод мэдрэмжээ нэг хамаагүй нэг амар ярихаасаа олон нийттэй ч юм уу одоо хүнд ч гэснийхээ ингээл ийм байдаг тийм байдаг гэхээр нөгөө хүнд бас нэг яг нэг тодорхой нэг юм хүлээлт ч юм уу төсөөлөл үүсчихдэг тий. Тэг битээ тэгээсэй гэж үсэж байна. Нэг хүн болгон өөр гэдгийг манайхан сайн ойлгосоо тий. Би амар гоё нэг тийм ингээл гэрэл хараал ингээл солон гараал тий. Тийм бол ерөөсөө хараагүй. Яг хаа тиймэрхүү яг хаа вишнүүд бол бас харж ирсэн л та. Тийм тэгтээ яг ер нь анхны юу бол би бол холбоосон. Ер нь бол одоо нөгөө яг тэр хүн буюу бид номоо 2 удаа уншаад номынхоо утга яг ингээд тодорхой хэмжээнд бас нэг өнгөцгөн ч гэсэн ойлголттой болоод тэгээд ерөнхийдөө манай одоо юу маань номыг бичсэн Наранбаатар хөтч маань бидрийг юм одоо ер нь бол бидний өвөг дээдстэй одоо харилцаад одоо миний өвөг дээдстэй те за танаа хүүчээ ингээд ер нь бол юугүйгээр одоо те ямар нэг юм бөөгийн зам үйлгүүгээр одоо бөөгийн ихэрч бид нар нэг юм хоёрыг хувцал тийм юугүйгээр зөвөр ингээ холбогддог те цаашдаа ингэж хөгжиж суралцж явъя гэж байна. Та нар хүлээн зөвшөөрж гинүү те гэд өмнөөс нь яагаад өгчдөг ер нь бол одоо харилцаад өгдөг ихний хэлж нь бид нар ч юу ч мэдэхгүй шүү дээ ихний хэлж те тэгээд окей хоёр талаасаа окей болоод тэгээд нэг тодорхой юу яадаг нэг цагт ингээд нөгөө юугаас үгээ өргөдөг те яг л нөгөө бидний эмээ ээжүүдийн маань хийдэг шиг те ерөнхийдөө нэг тиймэрхүү лаага зулаа асаагаал те ингээд иймэрхүү юм хийдэг байхгүй тэгээд эхний ээлжинд бол шууд биеинд мэдрэгддэг ингээд зүгээр бие ингээд тэгшгэн яг ингээд өвдгөлд суугаал те өвдгөлж ингээд одоо цэх ингээ нурууц их байх юм шүү дээ тий. Тэгэл одоо сүүгээ өргөл одоо галанда. Тий сүүгээ уучдаг байхгүй. За энэ хамаг одоо нэг юу гаяа. Их ингийн л дээ тэгээд. Тал сүүгээ угаал тэгээ ингээ зогсоод гараа алтлал ингээл зогсон. Тэгэл ингээ байд өөрөө хөдлөхгүй, хөдлөе гэж хөдлөхгүй. Ингээл ер нь эхний нэг 3 сар мар бол тэгэл анзаараад ингээ сүүгээ өргөөл анзаараад бодлоодоо сонсоод ажиглал тийм үйл хийдэг. Тийм. Тэгээд ер нь бол энэ илгээ гэж нэрлэдэг байхгүй.
Ийлгээ. Тий, ийлгээ. За. Одоо нэг EV гэж ярьдаг шүү дээ, тий. Ийтэй байх энэ төр гэх тий. Ер нь бол ийм гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл бидний одоо биенээс одоо бидний оюун ухаан сүнс одоо энэний одоо үйлцэлтэй өвгдээдсэн маань үйлцлийг ингээд одоо илтүүлж байна. Үлдүүлээд тий гоё. Тэгэхээр эхний ээлжинд бол бид нартэй шууд харьцахгүй, шууд бид нартэй ингээл дуу хоолой сонсогдол ярихгүй. Эхний ээлжинд зөв биднийг урагшин ингээд төлөвлөдөг ч юм уу тий. Тэгээ би бол дотроо бол яг энэ бол бидний нөгөө нэг эдисэн юм байна. Одоо бид тэдний эдис чинь бидний эдисэн дотор явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрүүгээрээ дамжуулаад ер нь ген ДНК-гаар дамжуулаад энэ бол яг одоо өөр сүнслэг хэмжээс рүү холбогддог ч юм уу тий. Яг тэр өөрийнх нь ДНК нь одоо амьд ахуй махан биетэй явж л байгаа үед тэрнтэй холбогдох боломж байдаг юм байна л гэж. Ер нь бол би яг өөрийнхөө хар ухаанаар л тэр цаад механизм дээр ажиллаад бидний эд эсэнд яг тэр холбоос нь байна гэж хараад байгаа. Сүнслэг холбоос. Тийм мах цуснд тий. Тэгээд тэрүүгээр эхлээд харьцаж эхэлдэг ингээ хоёр тишээ ингэж мэнгдэг ч юм уу тий. Толгоо эргүүлээд ингэж мэнгээл тий. Тэгээд ер нь нэг юм даралт маралтууд мэдрэгдээл зулаараа ингээл юм ингээл ороод байгаа ч юм шиг тий. Ингээл толгоо молгоо ер нь их толгоотой ажилланаа. Миний ингээл толгоотой их ажилладаг гэсэн. Тэгээд яг энэ бол миний л нэг туршлага. Туулал тэгээ босод манай одоо бас бүлхмийн гişүүд маань тэр бол бас өөр юм ярьдаг. Бас өөр юм өгдөөдсөн тий. Тэгээ янз бүрийн. Тэгээд ерөнхийдөө тэгэл үе бас үг сонсогддог гэсэн. Яг миний биш. Яг миний бодол биш юм шиг тийм. Арай өөр тийм. Тий, тэгэл ер нь бол дандаа намайг ер нь шоолдог лсэн таа. Миний нэг яг тэнэг үеуд дээр ингээд зэрэг яг шоолж идэг. Шоолол гэхдээ тэр шоолт нь үнэхээр үнэн яг нэг голын олоод хэлнэ гэдэг шиг тий. Яг л нөгөө нэг намайг тэгэл ер нэг яаж байгаа л та шүүмжлэнгээ шоолж байгаа гэхлээр тийм юмуд их сонсогдоод тэгэл тэрэндээ би их баясаал тий. Ингээ гоё сонсогддог болж байгаа юм байна да гэл. Тэнгүүд нэг хэсэг чимээгүй болчихно тэгэл. Үе сонсогдохгүй байна тэгэл. Бас яг ингээ загнуулж магнуулах тийм бас юмуд бас их сонсож байсан юм бол тий. Яг ингээд яг нэг имээдээ загнуулж байгаа ч юм уу. Яг тийм юм юу бол их байна. Тэг энэ үнээс цаашаага ярих юм бол яг юмжирт болох гэдэг. Ер нь бол тэгэл яг хүн болгон өөрийнхөө дотоод энэ бодлуудыг сонсоод үзэх юм бол яг нэг юм өөр хоолой явж л байгаа. Тэгэхээр тий зөвхөн тэрийг л сонс. Бидэрт ерөөсөө лам бөө яг мэдээж лам бөө байх хэвээр тий байх хэвээр болол байдаг оршдог. Гэхдээ нөгөө нэг эзэн хааны тэр хэлсэн үг байдаг. Хөх толботон хүн лам бөөгөр явах тэ гэж нэг хэлсэн үг байд юм шиг л. Би яг тэрийг юунаас уншлаа та ямар ч гэсэн гэрлийн өргөний юм дээр ч үл. Ямар ч гэсэн хөх толботон хүнд бол бид нар илүү нөгөө нэг юм одоо сансрын сигналтай тий одоо сансрын утас гэдэг шиг тий имэйл дагуултай шууд холбогддог гэдэг шиг бид нар бол бас тийм арай потенциал өндөртэй байж магадгүй бидний тий тэгэж яг энэ батагийн нэг тодруулах юм бол манайха ийм гэлээ одоо хүн төрөлхтөн яг үүсээд хүй нэгдэл үед гэдэг ч юм уу тий. Тэгмээд ямар нэг юм ихтгэл үнэмшилтэй болоод анхны тэр ихтгэл үнэмшлийн юм төлөв байдал ч юм уу нэг үүсэж штэ. Тэгээд хамгийн ихний шашин шүтлэг гэдэг ч юм уу эн чин бөө мөрглөөс юм билээ штэ. Хүн төрөлхтөн даяараа бүр одоо хүн төрөлхтний хамгийн анхны ихтгэл үнэмшлийн хэлбэр гэх юм уу. Тэгээд тэр нь болохоор за бидраас илүү юм хүчтэй юм оюун ухамсарууд байгаад байна. Жишээлбэл энэ дэлхий бидний амьдарч байгаа энэ гэр орон маань амьд юм байна. Энд бас нэг юм сүнс байна гэдэг чинь ам байгаад байна гэдгийг таниад тэнгуут сая яг батагийн илтгэхдээ бид нар нэг арай жоохон одоо давуу талтай байгаад шүү дээ. Тэр дээд ухамсаруудтай ч юм уу холбогддог. Энэний учир нь гэсэн чинь ерөөсөө монголчууд 40 мянган жилийн туршид одоо энэ сүнслэг чиглэлийг тасралтгүй те бүр маш ууггүй судалсныхаа үндсэн дээр энэ сүнслэг бэлэг ертөнц тал дээр мэрэгчсэн мэрэгчлэтнүүд юм байна бид нар. Тэгэхээр энэ нь болохоор яг энэ чадвар нь ингээ ген сүнсээр дамжаад бүх монголд хүмүүст те бусад одоо гадаад өөр улс орны үндэстнүүдийг харьцуулах юм бол маш хурдтайгаар тэр дотоодтойгоо ч юм уу дээд ухамсаруудтай холбогддог юм давуу талтай юм билээ л те бид нар. Одоо нэг аав нь адуучин байсан бол хүн одоо моринд арай нэг бүхий удамтай адэргэл те. Удам гэдэг чинь угаасаа л бүх юм нь байж байгаа юм чинь те. Бүх мэдээлэл наваа юм чинь тэгэхээр
баярлаа. Тэгээд энэ сайхан тий сайхан өвгдөөцтэй. Сайхан энэ одоо их орондоо хүн болж төрсөндөө тий бид нар бол маш одоо талах. Ер нь бол хүн болж төрсөндөө бол талархах тий одоо энэ яг хором мөрч болгон тий ямар гоё юм бэ тий. Тэг хүн байх. Тий. Тий. Хаяа ингээд навшин байдаг ч гэсэн тий ингээл тэр болгоныг бид нар ингээл хараад мэдрээл тий энэ кино үзэж байгаа юм шиг байгаа байхгүй тий. Яг эхний ээлжинд би ингээд бас нэг сэрэлт болно ингээл амар одоо баг ингээл сүнсээрээ аялж маялал тий хөвгдээцээ харж мараал ингээл баг Матриксын яа шиг болчих юм байна. Тэгэж бодоод орж байгаа шүү дээ тий баг киноны төсөөлтөө. Тэгсэн чинь ингээд миний зүгээр л ингээд аим хэрэггүй юмнууд ингээд баг хасаад байгаа юм шиг санагдсан амар гой байсан яг тэр нь би нөгөө ингээд сошиал дээр ингээд аим солиорол пост хийдэг байсан байхгүй хэрэгтэй хэрэггүй юм дээр тий тэр болгон дээр дотод сураал тий одоо юм болгоноос ер нь дотод сураал ер нь нэг тийм болж эхэлж байгаа анзаарсан эхний ер нь жил чимээгүй байж сурч эхэлсэн тий тэгэл өөрийгөө enjoy-дол нэг одоо цагтаа илүү хараал тий тийм тэгэл гоё штэ тэгэл тийм юм билээ манайхаа одоо ингээд ерөөхдөө энэ сэрэлт гэдэг зүйл бол бас тренд болоод байна штэ тий ялтчгүй одоо надад бас ирж байгаа хүүхдүүдийн өгч байгаа мэдээллээр бол улмал ихсэн гэж байгаа. Галт тэрэг одоо нэгэнд хөдөлж өгсөн энийг нөө зогсоох ямар ч боломжгүй. Тэнгот одоо батаач хэлбэл хүн буюу бид те тэр номоор тэр нийтлэр дамжуулж сэрсэн байна те. Тэнгот бит хоёр бас өөр замналаар ингэж явж байгаад тэг яг ингэж нэгдээд байгаа байхгүй те. Зүгээр надад нэг айгүй гоё үг бас хэлж өгсөн юм аа. Хүн бүр өөрийнхөө замаар гэртээ харж байна гэдэг өгдөл хэлж өгсөн. Амар гоё угаас. Тэгэхээр бид нар ингээд нэг уулын оройроо нөгөө өөр талаас нь яваад байгаа байхгүй тий. Тэгэхээр угаасаа л энэ подкастыг үзэж байгаа хүмүүс маань энэ сэрэлт гэдэг зүйлийг сонирхдаг хүмүүс үзэж байгаа тий. Тэгэхээр угаасаа хэрэг болох байх тий. Тэгэхээр бата маань бас өөрийнхөө туршлагыг тий нэгдлийнхаа тухай ярихад бол чөлөөтэй шүү. За. Тий. Тэрэн дээр бол санаа зов. Би ч бас нэг хичээл санаа зовоод итгэв юм. Энд ч угаасаа нэг тийм шашны ч юм уу тий. Ерөөсөө тийм байдгүй зүгээр л одоо тэр номыг бичсэн юм маань бол цаанаасаа ингээд бас өгөгдлөөр бичээд эхэлсэн байхгүй. Өөрөө хөгжмийн багш хүн байсан. Гадаад дотоод ингээ ажил хийдэг байсан тийм хүн байж байгаа л гинтэлсэн сүнс хардаг болголоо та яасан ч тий. Ингээ жоохон манарч явж байгаа л нэг мэдсэн чинь нөгөө нэг юутагаа ингээ бүр эвлэрээд ингээ нилээн тэр ертөнц рүүгээ ингээ явцсан. Тэгээ байжсэн чинь л за одоо ном бичнэ гэлтгсэн гэж аахгүй. Амар олон шалгуурт авсны дараа гэж хэлж байгаа. Амар их юм би айгүй их тийм хэцүү юмнуудад үзсэн. Туулсан тий. Ингээл баг амиа орлох тий зүр цонхноос ингээ өсөрч одоо ингээ яг өсөрч гээл тий дотроос нь хэлж мэлээл ингээл янз бүрийн юм туулсан гэдэг аахгүй. Номон дээрээ бас байдаг л та. Тэгээд тэгж байгаа л нэг өдөр ингээл шууд өгөгдлөөр одоо тэгэл бид нар чинь ингээл нөгөө нэг урлагийн онгод тэнгэртэй хүн гэлдэгдэг штэ тий. Тэр болгон яг тэр цаанаас одоо тэр бэлэг ертөнцөөс одоо бидний энэ одоо тий махан бит ертөнц рүү ингээ бууж ирээд байгаа байхгүй. Ер нь бүх юмний л эхлэл нь тэр оюун тэр майнд тий дараа нь матер яваад байгаа. Ер нь бол яг тийм зөв тогтлон тийм л юм л. Тэгэхээр бид нар бол нэг эхлээд нэг юм юмтай болчоо дараа нь тийм ад жаргалтай олон ч гэдэг юм тий. Эхлээд би ийм одоо би ийм байшинтай болчихвол би баян болно ч гэдэг юм тий. Одоо мөнгөн дээр бас хийдэг. Гүү бид нар эхлээд сэтгэлээрээ баян байж ич бид нар баян болно. Тий одоо эхлээд тэр нөгөө ертөнцтэй баян болчоо тий. Одоо монголчуудыг ингээл нөгөө маш их буянтай арт түмэн гэж ярьдэн штэ тий. Хинд гэж. Одоо ар Монголын буян заяа хийгээл тий. Тэрийг яг ингээд сүлд бодоод исэн чинь энэ монголчуудын энэ буян заяа гэдэг чинь ерөөсөө л бидний нөгөө өвөг дээдсүүдийн энэ дэлхийд одоо үлдсэн тэр сайн үйлүүдийнх нь үр шимийг хүртээд байгаа юм байна. Тэгмээд жишээлбэл яг нөгөө такс газар нутгийн одоо энэ уул уурхай тий газрын баялагч гэсэн тэгэл шууд утгаараа ер нь бидний өвөг дээдсийн хамгаалж авч үлдсэн нутаг шүү дээ ер нь тий. Тэгмээд одоо за 13 дугаар зууны үед энэ дэлхийг төвштгэж номхотгож одоо тий төхнүүлж авсан өвөг дээдсийн буйныг тий бид нар одоо ингэж итлээд байгаа юм шиг. Тэгмээд хамгийн жоохон онцгой нь бид нар өөрсдөө ирээдүйн хойчид идэлэх буйныг одоо бид нар үлдэж чадчих байгаа юу гэдэг дээр айгүйх асуулт төрсэн байхгүй юу нэг удаа надаа тий. Зөв энийг бид нар бүгд л асууж явах хэрэгтэй тий. Ер нь амьд байгаа хорон мөч болгондоо л ер нь бид нар ер нь тэгэл ажиллаа хийх хэрэгтэй байгаа байхгүй юу
Яг нэг утга учиртай зөв ажиллаа тий. Тийм. Яг нөгөө сүнснийхаа хийх зорилго. Өөр хүүхдийнхаа бас нь төлөө тий. Энэ чинь арга билег аль аль нь байх хэвээр тий. Тийм. Бас яг би нэг хүмүүс чинь нөгөө материйг бас нөгөө нэг хитрхи одоо нөгөө хаяал тий. Хитрхи сүнслэг ч юм уу тий. Одоо бараг шүдэж байгаа байхгүй тий. Яг өсөж байгаа байхгүй тий. Ингээл тийм биш байгаасаа тий. Энэ биет ертөнцийн хүртэл сүнслэг шүү. Одоо энэ ер нь бол физик, квантум физик төр чи одоо бид нар бол энэ зэрэгчний гэрэл гэдэг шүү дээ. Тийм. Одоо энэ бүх юм чи гэрэл, нэгтаршуулсан, хөлдөөцсөн гэрэл, энэ ширээ чин гэрэл тий. Одоо энийг зөв 1000 жилийг нэг 5 секундээр яхах бол энэ бол гэл алга болж байгаа байхгүй тий. Тэгэхэд энэ 100 жил, 1 жилийн дотор бол энэ ширээ гэрэл байж чинь тий. Тэгдэг чинь тэгэхээр нөгөө бүх юм харьцангуй тий. Тэгээ бүх юм яг ер нь ингээд яг хамгийн жижиг нэгж дээр бол яг л зүгээр гэрэл байна гэдэг байна. Долгио. Тийм одоо хэдүүлээ нөгөө бүтээл гэдэг сэдвээр орё. Энэ бүтээл яаж аам гэхээр за Бата Монголд комеди гэдэг энэ урлагийн нэг салбарыг хөгжүүлсэн тий. Одоо хамгийн анх нэвтрүүлсэн хүн гэж бас боддоо шүү дээ. Орчин үеийнхэн хэлбэрээр нь гэдэг ч юм уу. Тэгвэл Бата хэрвээ тэр комеди хийя бүтээя гэдэг санаа орж ирээд тэрнийг бийжүүлээг бол одоо яана те орчин үед ингээд комеди хийдэг хүмүүсээр дамжиж эн чинь ингээд урлагийн маш том янз бүрийн юм цогцлтууд хөгжлүүд тэлэлтүүд гэдэг ч юм уу зүйл болоод байна. Тэгэхээр яг Батагийн үед тэр бүтээлийг яаж үлддэг вэ? Миний бодлоор чи бас маш ихтэй бүтээлүүдийг үлдсэн хүн энд суугаад байгаа байхгүй. За баярлалаа. Тэгээ би өөрийгөө бас нэг яг комедиг үүсгэн байгуулсан энэ те. Тэр комеди чи уусаа нэг ер нь бол зүгээр л бидний амьдрал өөрөө тэр чигтээ тийм комеди байгаа даахгүй тий. Амьдрал дээр байгаа зүйлийг яаж бүтээгдэхүүн болгох вэ гэдэг л нэг тийм л юу одоо нэг сүүлийн 10 жилдээ тийм л юм болцсон юм байл л тий. Нэг үйлдэл нэх юм бол ерөөсөө бидний найзуудтай хоорондоо ярьдаг тий. Ер нь бол хүмүүс тэгдэг байсан байхгүй. Наад зүгээр л бидний орцсон зэрдэг л байсан юм ба шүү дээ тий. Үгүй тийм шүү дээ. Тэрийг тэгэл яг хөтэ нэг тий тайзан дээр гаргаад ч юм уу. Энэ зүгээр яг амар тийм багасаа л би өөрөө амар дуртай зөвөрлөх юм инех дуртай тий. Нэг тийм хүүхдүүд байдаг штэ нэг юм марцан тийм ангид нэг тийм өгөөд байдаг штэ. Яг тийм л байсан л да жоохон сахилахгүй талтай гэх юм. Тэгээд тий хөдөлгөөнтэй. Гэхдээ нэг юм муу хүүхд болоо. Гэхдээ багасаа л инээд баясал тийм ингээд яг юм амьдралын нэг юм гоё нэг ад жаргал өгдөг штеп. Гоё дуу сонссон бол найзуудаа гоё сонсуулмар ч юм уу те. Эсвэл одоо гоё онгоо сонссон бол ярьж өгмөр ч юм уу те. Тэр имийг дандаа ингэж гоё нэг юм нэг өөртөө тэр төрсөн гоё мэдрэмжүүдийг бас ингээд хаваалцахыг хүсдэг байсан. Тэгэл яг ер нь комеди бол яг ерөнхийдөө тийм юмнаас явж байгаа 10 жилдээ би нэг YouTube-ээр их тийм stand-up үздэг байсан. Тухайн үед нэг юм холгаан бичлэгүүд байдаг гэсэн хэрэг. Тий. Тэгэхээр би бас одоо нөгөө манай бичлэгүүдийг амар холгаалаад тахаар бас хитрхи бас эсэргүүцдэг юм. Тэгэл зарим хүмүүс холгаагаар олж мэддэг байхгүй. Тэгэхээр би Russell Peters-ийг бас холгаагаар үзчихсэн. Тэгэл тэр үед ингээд амар супер санагдчихсан байхгүй. Бид нар бардаа нөгөө ээж аваа хатагаа тэгэл ошин шаг үздэг байсан. Тэгэл тэр үед бол ингээ бөө бүхэл бүтэн те команд нэг бүхэл бүтэн баг ингэж хүнийг нийлгэж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэнд нэг багийг зүгээр л шорт бодуулахтайгаа те. Одоо яхаа нэг те цамцтай зүгээр л багийг ингээ өөрөөхөөр яриагаар л бүтэн заалыг нэр хэтлэг нийлгээл те. Тэгэл амар нийтдээ тэр нэ бид нар бас ингээ ойлгоод энийгээд байгаа байхгүй. Тэгэл ямар лаг юм бэ? Монголд нэг ийм гоё комеди байдаг болоосаа те. Ер нь одоо ингээд дайралцсан те. Одоо сүүлийн үед хийж байгаа бүхэл нэг юм бүтээлч ажлууд тэрийг дандаа л ингэчл гоё даа тий. Нэг ингээд яавал хүмүүс бас надад эхлээд өөртөө гоё санагддаг тий. За би яг ингээд нэг ийм гоё шоу байвал үзэх юмсан тий. Монголд нэг юм нэг залуу ингээл тайзан дээр яриад тий. Жирийн л бидний амьдралыг яриад тэгэл бид нар гоё нийлдээл ийм шоу байвал би л очоо фэн болно гэл тий. Тэгж боддог гэсэн. Тэгэл тэгжээснэ гэнт ер нь би яагаад хийж болохгүй гэж гэл тий. Тийм тэр нөгөө нэг эхлээд фэн байснаа дараа нь за би өөрөө хийж үзье гэл. Одоо та нар ч гэсэн нэг юм гоё юм байгаа. Одоо подкаст хийвэл гоё доо ч гэдэг те. Ийм подкаст бас байвал гоё доо гэж бодож байгаа л за өөртөө хийчихээ гэл хийж байгаа шүү дээ. Тийм яг тэгсэн. Тийм. Тэгэхээр ер нь бол бүхэл юм тэгж үүсдэг юм байлээ шүү. Тэгэхээр өөртөө битгий яагаарай. Та нарт тэгж санагдаад байгаа гэдэг чинь та нарт тэр дуудлага тэр дохио ирээд ийн л гэсэн үг юм байлээ. Би яг ерөөсө төсөөлөд идэх усахгүй. Энэ Монголд яг үүсчих юм бол би л үүсэн те. Тэгэхээр над шиг нэг хитэн тэнэг оги байж л байгаа те. Маа найзуудлаа үүсэх бах те. Би өөрөө
ингээд хэрвээ зохион байгуулад ячих юм бол тийм гоё залуучууд ирчих бах. Тэгээд тэд нар гоё ярингот би бас үзье гэж бодсон юм. Нөгөө л нэг үзэх гээл те. Амар үзэх дуртай. Би өөрөө л комедиан болъё гэдгээс бол амар айдаг байсан. Тийм би өөрөө урд нь гараал яриад те. Тэр бол нэг юм айцтай. Би зүгээр бусдыг ярихыг гоё үзэл хойно ингээд вэжээ гэж бодсон. Тэгсэн чи яг ингээд хийх цагаад тусан чи хинч байхгүй. Би өөрөө л хийх хэрэгтэй бол. Би өөрөө зарлцсан байхгүй. Open mic event та нар ирж гоё яриараа гэл те. Facebook дээр event үүсгэж байна. Тэгсэн чи хинч ирэхгүй тэгэл манай найзууд ирэл. Тэгэл өөрөө хөтлөхөөсөр аргагүй болол. Өөрөө яг үнтэйгээ нүүр толгоосоор аргагүй болол. Тэгэл яг гараал яриад. Тэгэл ихэндээ яг тэгэл гүрийг л яриалсан. Яг ихний нэг хэдэн 7 хоног бол дараагийн 7 хоног дахиад хийн гээл тогтмол хийн гээл. Тэгэл нэг жоохон шүд зугаал нэг ихний хэдэн үед нэг хэдэн сар ингээл явцсан чинь тэгээ сүүл рүүгээ хүмүүс нэмэгдээл. Тэгэл ерөнхийдөө гоё болол. Би нөгөө нэг хүмүүстэй олчихлоо. За нэг анх тэгж боддог гэсэн. За нэг тавуулаа олчвал нэг гоё болж байгаа та гэл. Ядч дөрөв нэрээ тэгээ би нэг ганцаараа бүтэн цаг ярих шаардлагагүй байна. Би ч тэнд ганцаараа цаг нөгөө жиг болоогаад дэлгэж байгаа шүү дээ. Яг одоо тэгтээ чиний үзчихсэн юм чинь те. Яг жинк надаас өөр ярих хүн байхгүй яг тийм л байхгүй те. Би бол яг Батагийн комедиг анх үзчихсэн. Би нэг л удаан л яриадсан баг те. Өөр хүн гарч иржсэн үү? Өөр хүн гарч ирв. Чи харин ганцаар байсан байхгүй. Яг 14 оны 9 сард үзээд би миний хувьд бол би соёлын шоконд орсон байхгүй юу. Ямар гоё юм бүр ингэж ярьж болт юм уу те бүр хөөх гэлтэй. Энэ ямар. Тэгэл тэрнээс хойш бол би чинь одоо хүртэлтэй бит хоёр банк комеди үздэг те. За баярлалаа. Нэрээ сүүлд нэрээ он гараад. Тий, оны ихний тоглолтыг үзсэн. Нэг сарын нэг. Тэнгуут штэ Бата бит хоёрын хувьд болохоор яг ингэсэн. Одоо энэ подкастыг хий гэж уулна. Санаа нь яг подкаст засагдхаас нэг 2 3 сарын өмнө гарсан боловч айгаад байсан байхгүй. Одоо хүмүүс юу гэж хэлэх бол нөгөө юмжирд бол за нөгөө сонь юм сүнсчтгэр яриад хүмүүсийн араас орчлоо. Гэрийнхээ юу гэж бодох бол найзууд юу гэж бодох бол гэд ингээд айгаад тэгээ айгүй хоошлуулсан байхгүй хэдэн 7 хоног. Тэгэл за окей. Айгаад угаасаа л нэмэргүй юм байна. Энийг хийх юм байна. Тий. Бид нар угаасаа л юм байна те. Тий. Өөрийнхөө үннээрээ л ер нь байхаас ер нь хайхаад те. Тэгээ ер нь бас одоо тиймэрхүү хүмүүс яг нэг юм орон зайг бас эзлээд ингээд нэрийн одоо тэрийг утаагаад ч юм те. Харлуулаад гэх юм те нэг юм бөө юм уу сүнс гэхээр л нэг юм солиотой лайв чан гарууд байдаг гэдээ бас бити бодорой те. Тийм хүн болгон сүнс шүү дээ ер нь. Тэгэхээр нөгөө бэлэг гээл тэгэхээр яг шууд бөөлам гээл нэг юм хитгэл ойлголттой тий. Болцсон байдаг. Тэгэхээр хүн болгон энэ яг арга бэлэг дотроо дундаа сэлцэн явж байгаа гэж тий. Тэгэхээр нэг энэ чинь бидний бүгдэрдэнд нь л одоо тохиолдож байгаа бүгдэнд нь л одоо бас байнгал болж байгаа зүйл шүү дээ тий. Тэгэхээр яг энийгээ олгоо хийхтэй. Би ч гэсэн бас одоо ингээ комеди яриад анх одоо ингээл нөгөө гар ангалга хийжсэн тухай ярьж мэрэл те. Эн чинь бас л амар тэнэг штэ. Ингээл миний ээж аав энийг мэдээл яг юу гэж бодох юм те. Намайг манай хамаатан садан те. Ах эгчнэр найзууд, багын найзууд мэзүүд хараад юу гэж бодох юм те. Ингээл дандаа тийм юмуд болчихоо. Тэгэхээр тэр болгоныг ингээ тийм үгүй хамаагүй гэж эсэргүүцэх тийм хэмжээний тийм хүчтэй юу байсан тийм. Тэр нэг хүсэлтэй тэр маа хийж бүтээх тийм гоё нэг голын хатгаас ч юм уу тий голын татаас тийм голын хатгаад ч юм уу татаад ч байгаа ба тий түлхээж ч байгаа юм уу гэдэг шиг тэгэл амар гоё зүгээр л би ингээд нэг хичнээн ингээд амар банталттай ингээд тайзнаас боо штэ тий яа өнөөдөр ингээд энэ хүмүүсийн өмнө би үнэхээр бүр шивших болчлоо тий би энэ хүний өдрөө дахиж харахааргүй болчлоо гэж бодож байгаа штэ тий тэнгүүт амар тэнэг дараагийн 7 хоног дахиад өөр хүмүүс ирэх гэж ингээл тэгэл дахиад яриад үзье арай өөр яриад үзье гэл те. Тэгэхээр яг тэр дуу хоолой нь бас ингээд амар гоё аварч исэн тэр үед. Тэгээ би хизээч нөгөө өөрийгөө тийм амар од болчлоо юу гэдгийг те. Одоо нэг эсвэл амар би анханасаа амар гоё хоолойтой дуучин байсан бол бас нэг юм өнгөрөө гэж болно шүү дээ те. А би ерөөсөө тэр шавард тариншаанаас гарч ирсэн болохоор би угаасаа бүр тэр 0-оос нь ингээд бүр амар суугаасаа эхлэв. Хөшгөө тайзаа үрээд явдаг байсан. Тий. Тэгээ тэр үе чинь би ямар ч инээдгүй байсан. Би бол инээдгүй байсан байхгүй. Яг зүгээр л нэг болохоогоо яриад яг тэр дунд нь нэг юм нэг хитгэн л инээдтэй юм байсан. Одоо бол эн чинь нөгөө нэг жок ч илүү хөгжөөд одоогийн дайралцсан нэг үзэх юм бол бүр ингээд жокны формулатай болцсон те бид нар ч юм. Тэгэхээр чи арай өөр төвшөнд очсон байхгүй. Тэр үед чинь бол нэг
Анхны нэг Монгол нэг iStop хамтлаг тэ тайм байхийн дуунууд дэдэг шүү дээ. Рай маймын зүгээр нэг шүлгийг зүгээр шууд мөглцэн ч юм уу те. Нэг жоохон болохойдаг шүү дээ. Яг тийм байсан байхгүй. Тэгэхээр яг тэр үеэс нь ихсэн болохоор би эзэж анханасаа нэг юм алаад байгаа юм шиг санагддаг байсан. Тэгээ одоо л ингээд энэ төвшөнд ингээд олон жил тууштай байсны хүчинд те. Ингээд маш олон гоё ингээд хүмүүсийн хүчин. Дээрээс нь нэг сайн зөв одоо комеди урлагаа бас би ингэж амар хүндэтгдэг байхгүй юу? Ер нь бол энийг бол ариун байх хэрэгтэй гэж боддог. Энийг би өмчлөхгүй комеди намайг өмчлөнө гэж боддог байхгүй юу? Ер нь бол тэгэхээр би ерөөсөө нэг юмний эзэн амарлаг те. Одоо би л энэ нийтмийг үүсгэчлээ гэдэг. Монгол улсад баг би хүмүүсийг өмнө инехгүй байхад нь л ихтэй орчин цагийн инээд үүсэж өгсөн яа тий. Тэгэж ерөөсөө боддгоо шүү. Тэгээ зүгээр л амар талархалтай байдаг. Одоо жишээ нэг тойр маань үдсэн дээ. Ингээм баймал талархаж байна тий. Ер нь бол бидний зүгээр ингээл цаг заваа зарцуулаад ирээл бидний зүгээр нэг амнаас гарч байгаа нэг юм тий. Нэг аваа штэ. Энийг үзэх мөнгө төлөө ирж гин гэдэг бол бас л амар сонин санаа уусдаг шүү дээ. Тий, гайхалтай тий. Тэгэхээр энэ нөгөө агаар зараад байгаа. Мэдрэмж гэх юм уу тий. Тий, яг үнэ мэдрэмж зараад байгаа. Мэдрэмж зарж байгаа. Өөр газар тэр мэдрэмжийг авч чадахгүй байгаа учраас мэдрэхийн тулд очиод байна шүү дээ. Тэнгуут энэ дээрээс яг одоо хэдүүлээ арга билэг гэдэг сэдв чи яг энэ подкастт ингээд тогтмол яваад байна шүү дээ. Тэгэхээр зүгээр яг миний олж мэдснээр болохоор бид нар энэ сэрэлтгээд явагдаад байгаа. Хүн төрөлхтөнд даяар явагдаад байгаа. Энэ үйл явцын олон шалтгаан байгаа. Тэгээ хамгийн гол шалтгаануудын нэг нь болохоор хүн энэ дэлхий дээр хийх гэж ирсэн ажлаа хийх гээд байгаа маа. Тэрнийгээ олох гээд энэ сэрэлт гэдэг зүйл. Яг үнэн тий. Би бас тэгж ойлгодог. Тэгмээд одоо ягаад дэлхий тий ерөнхийдөө тэнцвэр алдагдсан байгаль экологи юм байна. Өнөөдөр Монголын утаа гэдэг ч юм уу мэдээж бүх улсад асуудал байгаа л та. Тэнгуут зүгээр нийтлэгээр нь харах юм бол хүмүүс хийх ёстой ажлаа хийхгүй л байгаа юм байна. Энэ масаараа. Одоо улс төр таралдаа тий дуучин ч явж гин. Өгч явж гин гэдэг шиг тий. Тийм. Тэнгуут за энэ дээр яг гоё хэлгээд байгаа санаа нэх юм бол голын хатгас гэдгээ энэ чиний голын хатгас мөн үү гэдэг ч юм уу тий. Тийм. Нэг нэгнийхээ орон зайг бас тахилчихсан байдаг гэдэг ярьжсэн шүү. Өөрийнхөө орон зайг дүүрэхгүй өөр орон. Тийм. Одоо ер нь бол байх ёстой газараа байхгүй тий. Хийх ёстой маа хийхгүй тий. Тийм. Надад ч гэсэн одоо энэ комеди бол яг миний яг хийх ёстой ажлын зүгээр л нэг баг 11 ч юм уу нэгтэй хүрэх ч юм уу тийм одоо ер нь бол мэдрэмж бол өгсөн. Зүгээр л эн чим эндээ бас битээ цадаарай залиг минь гэдэг. Ер нь бол энэ бол эхлэл. Тий, наасан зүгээр чигчээ орооны энэ хомс штэ гэж байгаа. Чи энэ босоод 13 байгаа шүү те. Чи энэ дээрээ ингээд цадаа доодроод ингээд явах юм бол чи ял зүгээр л наслалаа шиг. Тий. Тэгээ би амар өвдсөн байхгүй нэг уушиг нэг хатгалгаа болоод 17-нд. За. Ингээ ерөөдөө тэр тухайн үед би ингээд яг нэг юм бинээсээ гарсан юм бүрэг. Энэ ингээд өвдсөн хөвтөж явах та. Тэгээ ер нь миний сүнс амар том байгааг би харсан байхгүй. Хүний бие ч амар жижигхэн мэт юм л. Сүнс чи амар тийм задгаа юм том юм бэл юм Wi-Fi шиг. Тэгээ ингээд амар том байхгүй агаардлаг тийм нөө юу болохоор энергитэй ирч. Энерги ирчимдээ ухамсар болохоор. Тэгэл ер нь бол тийм тэгээд өөрийнхөө нөгөө хийж байгаа юмыг ингээд надад харууллаадсан л та. Би ингээ хүмүүст ингээ тийм ингээ зааж байгаа юм шиг харагдсан. Ингээ юм. Гэтэ юм онлайнаар заа ингээ миний царай харагдаад янз бүрийн нэг юм багш магш хийх. Ямар ч байсан тийм хүмүүсийг яг юм сэрэх ч юм уу те. Яг энэ чиглэл рүү юм хийх хэрэгтэй байгаа даа байхгүй. Би бол тэгж л ойлгосон. Харин ч би энэ гоё энэ карьер комедигаар танигдсан энэ одоо миний энэ түүх те замнал гэх юм хүмүүсийн нүдэн дээр энэ явагдсан юм байгаа штэ. Энэ юмгаа би энэ сайн сайхны төлөө дараагийн тэр бүр олон хүмүүст тийм сайн сайхнаар нөлөөлөх тэр юмдаа ашиглах хэрэгтэй байна. Тэгээ энэ бол одоо хувь заяанаас надад төгсөн гоё юм бэлэг юм байна. Энийг ашиглаад шунал те тэгээ эго ч юм уу ингээд явах юм бол би зүгээр ингээд шууд ингээд аим хавцал дээр явж байгаа хгүй. Ер нь бол ингээд зүгээр амар easy те. Анхын нод комеди хийж бол гоё доо. Юу ингээл те гоё үзүүл ингээл гоё доо гэж боддог байсан. Тэр шиг яг дараагийн миний бас ингээд бас мэдрэмжтэй өслүүд маань ингээд намайг ингээд бас ингээл баян ингээл догтлолтой байлгаж байгаа гоё. Тэгэхээр яг ингээл аим гоё утга учиртай л байна л да.
тий одоо түрүүний хэлдэг шиг одоо ер нь комеди үүсэг байсан бол бид нар шал өөр ертөнцид амьдарч байгаа юм. Монголчууд тэр чигээр шал өөр ертөнцид байгаа гэсэн тий. Тэгээд юу гэдгийг зарим бодох бодлоодоо бодохгүй байх гэсэн юм лээ тий. Тэр комедигаар дамжиж бид нар нэг юм гэдэг нэг ойлгож байгаа шүү дээ тий. Нэрээ тийш тий эн чинь жоохон бүдүүлэг шүү дээ гэх юм тий. Ер нь ертөнцид ингээд дэлхийд дээр ерөөсөө 50% үлгэр байдаг гинэ. Ерөөсөө 50 үлгэр байдаг. Тэр нь ерөөсөө л одоо бүх кино болол бүх зохиол болоод явдаг гэж байгаа байхгүй. Их кодууд юм биш үү? Тэр 50 үлгэр чинь байна. Flow ертөнцийн flow. Манай тийм Heroes Journey гэдэг одоо Баатарын замнал гэдэг нэг юм ерөнхийдөө юм нэг юм жор байдаг юм байна л та. Яг тэр жорын дагуу нэг түүхийг ингээд биччихээр хүний тархинд ингээд амар хүчтэй суудгийн гинэ. Ойлгоо тэр нь маш их хүчтэй тэр хүн нөлөөлдөг. Яг тэр Симбачи Heroes Journey байгаа, Star Wars чи Heroes Journey те. Lord of the Rings одоо яг тийм бүх Hollywood-ын кинонууд яг тийм Heroes Journey-гийн ягаар формулагаар явцсан байт юм л. Тэгээ хүний ер нь тарих тийм нэг үлгэрийн бүтцээр хүлээж авах. Тэрэн шиг би бас яг тэр нэг комеди бүтэц бас байна гэж байгаа юм. Тэрийг бас ингээд нөгөө нэг комеди мундаг тийм комеди багш нар ингээд олгоод илрүүлсэн. Хүмүүсийн мэддэг мэдээлэлтэй одоо чинь жагаахаас хүн болгоо айдаг те. Тэнгүүд хүүхдүүд нь хүртэл аавыгаа жагаахаа гэж дууддаг гэдэг ч юм уу те. Тэгэхээр нөгөө нэг хүмүүсийн мэддэг мэдээллийг өөр нөхцөл байдал дээр оруулаад мушгаад тэнгүүд чинь тэр чиг юм фаны болж хувираад байгаа байхгүй. Ер нь яг тэр жороор бол ер нь дайралцааны юм жокод ер нь бичигддэг. Амар сони юм бэл. Дээрэс нь бас яг түрүүн чиний хэлсэн шүү дээ. Энэ том төлөвлөгөөний зүгээр ингээд нэг хэсэг нь байна шүү дээ комеди. Гол энэ дээрээс юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр бид нар тухайн хүний амьдралын үүрэг даалгавар ингээд нэг л зүйл байдаг гэж бодоод идэв шүү дээ. Тэгсэн чинь үгүй юм байна. Хүн ерөөсөө амьдралдаа маш олон үүрэг зорилго даалгавартай ирдэг те. Одоо жишээлбэл миний яг энэ амьдралын даалгавар маань ингээд багшлах байгаа байхгүй те. Энэ сэрж байгаа хүмүүсийг чиглүүлэх, сэрэлтийг нь зөв залгах, тэрийг учраа олоход туслах гэдэг ч юм уу. Мод энэний хажуугаар дэд даалгаврууд байгаад байгаа байхгүй. Жишээ нь энерги хангалттай хийж гин одоо өөр гих мэт те. Тэнгуут бид нар хүмүүсийн нийтлэг одоо анзаарэгдэж байгаа нь надад нэг л ерөнхий даалгавар байгаа гэдэг. Тэрэн дээрээ ингээд ханаад гацаад зогсчод байт юм байна. Яг одоо чиний хараад бата ганцхан комеди хийгээл өөрөө ч хийхгүй гэдэг шиг. Тэнгуут энэ дээр л одоо үзэж байгаа хүмүүстэй те энэ нэг биш байдэн шүү гэдэг ойлголт өгөхгүй байгаа. Олон байдэн шүү те. Тэгээ гол нь тэр өөрөөс асар их хичээл зүтгэл шаарддаг шүү. Тийм гоё хэлж өгөөч хөө гэдэг. Тий, нөө хүмүүс нөө тэгээд идэв чинь яасан олон юм хэдий нэг л юм хийгээч энэ төр гэлээ. Гэхдээ ер нь юу ч хийсэн яа. Тий, ер нь хүн амьдралдаа уусаал бүхнийг хийх гэж л ирсэн шүү дээ. Тэгэл ингээл юмыг сурах гэж тэ мэдрэх гэж тэгээд туршлага хөрөмтлүүлэх гэж тэ дата цуглуулах гэж гэх юм уу тэ. Тэгэхээр бид нар бол яг нэг суралцах боломж хаана байна. Тэр бүх юмыг те ингээл үцхээсээ нэг хайгаад авах шаардлагагүй. Уусаал эцээцэд бүгд өгөх шүү дээ те. Тэг юуг нь хадгалаад байгаа юм те. Ер нь хин нэг амьд үлдэх гээд байгаа юм те. Тэг амар аюулгүй тоглосоор байгаад амьд үлдэх гээд байгаа юм шиг те. Тэг яг хаа эртөөрөө яаж вэ гэдэг л ах. Тэгэхээр хүн аль болох нөгөө нэг те эрсдлээ тооцоол. Тэгээд ямар ч эрсдэлгүй юм гэж байхгүй. Энэ амьдрал өөрөө төрсэн цагаас эхлээл эрсдэл. Би яг нөгөө хүүхдүүдэд төрөхөд яг тийм мэдрэмж авчихсан байхгүй. Хүүхд төрөх юм ч ямар тийм нандин маш хэцүү те. Ингээд яг ингээд төрөх юм бэ яасан арах тийм одоо говь завшаантай байсан л та. Эмнэлгийн өрөөнд нь ороод. Тэг ингээд яг төрөхөд шууд баярлангуудаа шууд нэрээ нөхч өгөх штэ гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр анхнаасаа амар гонигтай баяр гонигтай байгаа байхгүй те. Тэгтээ төрсөн нь амар баяртай. Тэгтээ энэ хүн чинь эцэг нэгэн цагт өвдөлт мэдэрнэ, эцэг нэгэн цагт энэ өхөн те. Тэгэхээр чинь өхөн тодорхой юм чи одоо тэгээд яах вэ те. Тоглоом руу идэл ороод тоглоомын цаг дуусна те. Тэгэхээр тэрэн дотор нэг хитрхийн нэг юм дүрдээ итгээл. За би бол комедигийн яг те загламаас эцэг байна гэх те. Нэг ширээний ард ингээл те хойноор ингээд өөрөөрөө өргөмжлөлттэй байсан те. Ингээл нэг сериосны царайлал дүрдээ итгээд авах шаардлагагүй. Би бол яг миний одоо дотоод те миний дотоодод одоо надад хэлж байгаа юм болохоор чи бол хүүхдийнхээ хувьд аавна. Чи найзынхаа хувьд нөхөрнө те. Одоо эхнэрийнхээ хувьд чи нөхөрнө, хүүхдүүдийнхээ хувьд аавна. Чиний хэн байх чинь чиний хүүхдэд хамаагүй чи зүгээр л аавна. Чиний өөрийгөө хэн гэж бодсон чи эхнэрийнхээ хувьд нөхөрнө. Хажууд нь ингээл байж байгаа те. Тэгэхээр нөгөө
Энэ амар тийм бас яг ингээл бас нөө миний буурлуудаас л өгч байгаа байхгүй юу? Ер нь бол би humble те. Одоо чи өөрийнхөө тэр үүргийг л гүйцэтгэх гэсэн тийм бис хүнс гэдэг байгаа шүү дээ те. Хүн буюу бид намн дэр өөрөөр хэлбэл бидний одоо төрөхөд үүсдэг тэр нэг юм эго. Personality гэдэг байгаа те. Би гэж итгээд байгаа те. Одоо би бол Батүлэг гэдэргээ те. Яг үндэ би бол Батүлэг биш байгаа байхгүй. Би бол Батүлэг гэсэн нэр зүүсэн энэ махан би өмссөн яг үндэ цаанаа нэг юм айгуу тийм том сүнс байгаа байхгүй те. Бид нар чинь бүгд те. Маш олон сүнснийг бүр цуглуулах ч юм уу те нэг юм амар тийм нэгдэл ч юм уу нэг юм олимог зүйл байгаа байхгүй те. Үүлч юм шиг. Энэ айгуу гой сэдв гарч ирж байна Бата. Одоо хүн буюу бид номон дээр ерөнхий хоёр сүнсийг голчилж авч үздэг шүү дээ. Би сүнс, амин сүнс гэдэг тий. Язгуур сүнс. Тий, язгуур. Амин сүнс, язгуур сүнс хоёр нөө нэг л юм билээ л дээ. Зүгээр өөрөөр. Зөв яг өөрөөр хэлж байгаа тий. Higher self мэлж гэл англиар тий бас. Дээд би энэ гэдэг шүү дээ. Бас яг энэ сүнсний талаарх мэдлэгээ бүр өргөжүүлээгээд ингээд яг өөрийнхөө тий чинэлдэр буурлуудаас дээд томсруудаас маш их мэдээллийг аваад за тэгвэл гадна юу гэж ямар мэдээллүүд байдсан бэ гэсний нэг нь одоо Наранбаатар ахын тий хүн буюу бид ном дээр гарч байгаа. За тэгсэн чинь бас нэг юм монголуудын бичсэн номноос уншсан чинь хүн одоо маш олон сүнстэй байдаг гэдэг санаа гарч ирж байгаа. Одоо эзэн Чингис хаан жишээлбэл 108 сүнстэй байсан гэж байгаа байхгүй юу? Вау. Тийм. Тэнгуут тэр 108 хэмжээстүүдийн султал нэг тийм нэгдэл тий. Маш олон сүнсний. Тэгээ энэ дээр хүмүүс яг юу боддог вэ гэхээр бид нар нэг ширхэг ингээд юм сүнстэй гэж яг андуураа яваад байт. Би өөрөө ч гэсэндээ яг л тэгж бодож явдаг байсан. Тэг яг энэ сэрэлт явагдаад нэг л сүнстэй гэж юу? Тий. Өвгдөөцтэй холбогдсон чинь би чи ямар олон сүнстэй юм бэ гэдгийг мэдсэн. Тэнгуут бит хоёр сүулт яг юу олж мэдээд байгаа гэхээр бид нарт байгаа энэ их эго, тэгээ энэ их хүсэл мөрөөдөл зориг гэдэг ч юм уу энэ дотор болоод байгаа бүх замбраагүй мэдээллүүд энэ бодлуудыг чинь эздүүд нь за тэр буурлууд нь шүү дээ. Тэрнээс гадна энэ дотор байдаг сүнснүүд бас байгаа юм. Тийм байдаг юм. Тэгээ бүр за ерөнхийд нь голчилж 5 сүнсийг ер нь бол сүлд яриад судлаад байгаа хгүй бит хоёр. За. Тэнгод тэр 5 сүнс маань бүгд өөр өөр газараас ирдэг. Өөр өөр ертөнцүүдээс. Тэгснэ бүгд өөр өөр зорилготой ирдэг заяа. Тэгээд нэг зорилго дээр нэгдээд амар супер зүйлийг хийж бүтээж болдог. Эсвэл бол тэр олон зүйлсийг ер нь бол ингээд хүн хийх гэж тэмүүлээд идэв юм байна. Өөр төр тал руу юу? Тий. Тэнгод хамгийн гол нь хүмүүсийн гаргаад байгаа нийтлэг одоо сэтгэл зүйн төлөв нь өөрийгөө нөгөө тогтургүй байна тий. Нэг олон юм ингээд сонирхол олон юм хийх гээд яваад байна. Жохон юм давтаргүй, тогтургүй байна. Буруутгал яваад байгаа. Тий. Өөрийгөө шүүмжлээд байна тий. Тэгмээ тийм олон сүмстэй гэдгийг одоо мэдэрчээсэн үү? Тийм шүү дээ. Ер нь байгаль яг би бол өмнө нь бол нөгөө нэг ухамсаргүйгээр гэдэг шиг тий. Хаяа ингээл амар сэтгэл хөдлөх юм уу тий. Тийм үеүүдэд одоо яг ингээд өөр байдаг ч юм уу тий. Тэгтээ бас хитрхи мэдээж өөрөөсөө өөр байна гэж байхгүй л тий. Тэгтээ нөгөө нэг надаас өөр нэг юм өөр орж ирээд байна гэдэг шиг тий. Тэр юу бол тайзан дээр их мэдрэгддэг. Тайзан дээр заримдаа ярьж байхад их мэдрэгддэг. Тэгээд ялангуяа гоё шин тухайн үед яг тэр мөчтөө тий. Яг хүмүүсийн донд ингээд хамтдаа болж энэ юм дээр амар гоё ингээд шууд сэтгээд хэлж байгаа юм шиг тий. Яг үндэ миний тарих амарлаг хорттой ажиллаад байгаадаа биш тий. Адилхан л Улаанбаатартай амьсгалж байгаа, Утаатай агаар амьсгалж байгаа тарих байгаа. Гэхдээ тэр гинт нэг мэдээллүүд ингээд бүрг гэл ороод ирдэг. Санагдаж тий гэрэл яг гэрэл орж ирдэг. Гэрэл шиг. Одоо ер нь бол гэрлийн хийх юм уу одоо тий. Саяны тэр нэг дараад байгаа ч юм уу тий. Тэр чинь бас нэг юм гэрлийн юунууд байгаа даахгүй ер нь бол. Тэгэхээр яг тэрэн шиг заримдаа бүр хэрүүл хийж яхад бүр хэрүүлийн үг орж ирдэг. Яг л зурс игээл орж ирдэг та нарт нэг тийм байдаг. Тэгдэг ингээд харвал орж ирдэг. Харваад орж ирдэг яг бүр юм харвадж байгаа юм шиг мэдрэмж. Ёнк хийгээл тийм. Зарим нь орж ирснээр гүг алга болох болчдөг тийм үү? Тэгж мэдрэгддэг. Ингээд дайраад өнгөрчдөг үү? Тий, яг хөө тэрийг хэлэхгүй ч юм уу те ингээд тий, заримдаа тэр нь ингээд сүулт орж ирээ. Гоё хэрүүл яг гоё өгнүүд нь сүулт орж ирж мөрөө те. Oh fuck гэсэн алах байсан биз дээ те. Хамаг панчууд нь сүулт орж. Яг тэр шиг нөгөө тий манай содооч гэсэн нөгөө юм дээр Санжаагийн подкастн дээр ярьсан. Яг тайзан дээр нөө тэр буурал нь орж ирээл те. Юу цаанаа болохоор яг тэр яг үндэ бид нар нэг юм сав шиг юм байгаа даахгүй. Ингээд орж гараад идэх те. Тэр одоо за энэ савн сая ус байсан бол одоо ингээд орхилгын дарс хийчлээ те. Яг энэ шиг л нэг юм те. Хаяа нэг
Өөр нэг юм ингээд амт нь орж ирээд идэх ч юм уу те. Гэтэ ингээд холилдож орж ирдэг. Нэг хошин юу яалтчгүй нэг юм орж ирээл те. Эсвэл аав шиг өгнүүд орж ирдэг ч юм уу те. Хөвгтөйгээр ярьж байхад яг нөгөө сав гэсэн чинь нэг юм тодруулах хэрэгтэй санагдчихлаа. Түрүүн одоо жишээ авахад эзэн Чингис хаан маань 108 сүнстэй байсан байх нэг ярьсан шүү дээ. А тэгмээд энэ нэг сонин тэр 108 сүнс яг зэрэг нэг биеинд оршдоггүй. Ерөнхийдөө тэр үндсэн 5 сүнс гээд байгаад байгаа шүү дээ. Тэгмээд нэг сүнс нь одоо үүргээ биелүүлээд тэр амьдралд хийх ёстой ажлаа хийчих юм бол дараачийн сүнс нь солигдож орж ирдэг. Тэгмээд эзэн Чингис хаанд маань одоо тэр үндсэн 5 сүнсийг асах юм бол 103 сүнс орж гараад яг тэр сав руу тэгээд өөрөө өөрсдийнхөө тийм олон ажлуудыг хийж чадсан байна гэж байна. Тийм гот миний ойлгосноор ерөнхийдөө бид нар хүн болгонд ийм боломж байд юм байна. Бид нар өөрсдөө дайчлаад яг нэг тэр бүтээл зүтгэл гэдэг зүйлийг гаргаж хийж биежүүлж чадах юм бол бүх хүнд тэгж олон зүйлийг хийх боломж нь байд юм. Тэгээд ингээд дээшлээл гэдэг гэсэн үг. Одоо хэдүүлээ нөө 5 дугаар хэмжээст гэдэг шигтэй 5 дугаар хэмжээстийн сүнсний ажил дуусчих юм бол тэрний дэвтлийн хэмжээнээс нь орж ирдэг гэдэг ч юм уу тий. Тэгээ улам бүр ингээд томроод нь шүү дээ чинь. Тэгэнгүүт ингээд санагдчих нөгөө хүмүүс яг нэг юмд өөрийгөө нэг нэрэнд ингээд зоогоод үлдээгээл тэгээд тэрүүгэндээ баригдчихсараа ингээд амьдраад за би бол жолооч хүн ч гэдэг юм уу тий. Тэгэл амьдрчдаг. Тэгээ тэр дүрээсээ нөгөө хитрхи тэр кинондоо живцэн. Тэг гарч чадахгүй. Тэгээ магадгүй тоогооч болох гэхээр за би чинь жолооч хүн шидэ ч гэдэг юм уу тий. Тэгэхээр тэр дуу хоолойнуудаа тий ингээд. Тэнгүүд нэг юм өөр хөслүүд байгаад идэг. Тэгэл нөгөө хөслүүдээ хүлж ийн гэдэг чи өөрөө дотроо хүчин л гэсэн үг шүү дээ тий. Тодорхой нэг юм боломжд ирээдүйд тэгэл тэр чигтээ байхгүй болчихлоо. Параллел ертөнц баг байхгүй болчихно гэсэн үг тий. Би бас тэгэж бодоод идэх хүн. Одоо нөгөө комедигаа ингээ хөгөөг байсан бол тий. Яах байсан бол гэхээр ингээ амар шал төсөөлөгддөг. Харанхуй санагдаад идэх байхгүй. Тэгэхээр би бүр ийм их мэдэрч чадахгүй ингээ явжсэн бол ямар хайрын амьдрал вэ тий. Тэгэхээр би тэр амьдралтаа ирсэн тэр нэг зүүн савн миний тэр нэг юм гой догтлол тэр маань нэг зүг байсан байх шүү тий. Тэр мэдрэмжээ ер нь би ер нь тэр мэдрэмжээ л дагаад яваад идэх байхгүй ер нь бол. Тэгээл тэр маань л ингээл хөтлөөл яваад байгаа л та. Сансандаа хүрсэн сүнсмэн 50 гэдэг шиг тий. Ер нь бол комедигийн нэг тодорхой хэмжээний юм дээр би тайвширсан байхгүй. Би одоо заавал амарлаг мундаг комедиан болохгүй л ингээд надад шаардлага байхгүй. Би энэ экосистемийг үүсгэхийг л хүсэж байсан. Тэгээ экосистем маань үүдээ үүсээд ингээ гайгүй явж байгаа. Цаашаа би дараа нь бүр том экосистем үүсгэхийг хүсэж байгаа. Тэгээд тэр юмныхаа төлөө одоо нэг арай нэг өөр сүнс нэг арай өөр том юм хүсэл байгаа байхгүй. Бас сансандаа хүрэх гээд ингээд байгаад байгаа. Тэгэхээр би бол яг бас нөгөө яг ийлж байхдаа ингээд сонсч байсан юмнуудаа ингээд нэг ийм санаа бас байнга орж ирдэг байхгүй. Бид нар нэг аим нэг зорилго гэдэг байхгүй. Ягаад гэвэл тэр үед амьдарч исэн миний өвгдөөс бас нэг л зорилгын төлөө явжсэн байна. Би одоо амьд байгаа. Би одоо энэ газар дээрх юм би төлөөлөгч нь байна те. Тэдний одоо энэ бодлыг сонсоод байна шүү дээ те. Тэгэхээр би бас нэг л тэр зорилгын төлөө бас явж л байгаа юм байна. Тэр нь тэгэл бидний нөгөө нэг арт өмнө сайн сайхан те. Нийт бидний сайн сайхан. Тий одоо гэрээсцэн бол одоо те. Одоо өөр гэрүүдийг хамтдаа гоё засъя те. Нийхэм гэдэг ааш. Тий нийтээрээ яг энэ гоё юм хэмнэлтэй гоё юм хармонитэй амьдрээ те. Ингээд гоё бай гэдэг. Тэр ер нь нөгөө нэг юм чинь уусаал гэрээсээ төрөөс гэдэг энэ левлүүдээр ингээл тэгэхээр нэг олон сүнснүүд байдаг юм байна. Гэхдээ тэр болгон бий л байгаад идэв юм. Тэр болгон бий байгаад байгаа. Бас амар сонир. Би бас нэг тийм мэдрэмж авсан байхгүй өнгөрсөн жил ингээд айгу өхлийн мэдрэмжийг дотроо ингээд мэдэрсэн. Ингээл зүгээр хоошоо ингээл хөвтөл яг ингээд биенээсээ ингээд гараа авчиж байгаа байхгүй. Тэгээ хүний сүнс ингээд сонио ингээд нэг харанхуй газар би ингээд яг эхлээд нэг юм хав харанхуйд байцсан. Бийгүү ямар ч юм толох зэггүй заяа юу ч байхгүй хав харанхуй вакуум дотор байгаа юм шиг. Тэнд ингээд цаг хугацаа ерөөс орон зай юм тийм ерөөс ямар ч тийм баримжаа юу байхгүй. Ингээд байжснаа гинт тэнд миний аав байж байгаа байхгүй. Тэгээд аавынхаа сүнсийг би мэдэрч байгаа байхгүй. Шууд таньж байгаа байхгүй. Тэгэл ааваа гэл ингээл тэ амар баярлалаа л тэ. Тэгэл аавтаа ингээл тэрвэрлж байгаа байхгүй. Ингээд намаа дээрээс ингээл тэг ингээ аавтайгаа тэрвэрлсэн чинь би хүүгээ тэрвэрж байгаа би аав болгоо ирчтэй. Бид хоёр ингээ нэг байж байгаа байхгүй. Тэг ингээ нэг тэгснэ би өөрийнхөө аав юм бах та тэр гэл амар тэр үед яг нэг ингээ болж уусч байгаа байхгүй. Тэгэл
яг нэг тийм ер нь бол яг би яг юм буурал өв дээдсийнхаа тийм гэх юм нэг тийм деважингийн ертөнцөх юм тиймэрхүү юм хальт харах мэдрэх тийм боломж олцсон. Тэгээд тэрэнд ингээд яасан чинь амар гоё яаж аахгүй зүүд шиг заяа. Яг л юм деважингийн ертөнцөө аахгүй. Нэх гоё тал нутаг ингээд би өвлж болцсон юм уу шууч болцсон юм ингээл нисээл те. Хамаг юм ингээл тэнд мөнхөд тийм байсан. Яг тийм угаасаа л тийм байсан. Би тэнд угаасаа л байсан тийм мэдрэмж байгаа байхгүй. Тэндээс ирсэн ер нь бол одоо тий. Тэгэл яг энэ миний өвдөд зүуд байна гэл яг ингээл нэг юм коллектив нэг сүнс чим шиг ингээд мэдрэгдэж байгаа байхгүй. Тэгээд ингээд би дунд нь орсон чинь би тэднэр байсан. Би өөрийнхөө өвдөд байсан. Тэгээд би яг үндэ өөрийгөө энд илгээсэн хүн би өөрөө аахгүй. Бид нэр өөрсдөө өөрийгөө илгээсэн ишигээ илгээсэн бол таарад байгаа байхгүй. Тэнгүүт what the fuck те би залбирдсэн хүн би өөртөө залбирч ирсэн юм те. Дээр би бид нар нэг л юм байна. Тэгэхээр яг хүндээ нөгөө нэг бид нар өөрсдөө илгээгдсэн тэр захиалсан энэ цаг үеийг аврах гэж илгээгдсэн тэр одоо тэр нөгөө хүмүүсийн сүнснүүд нь бид нар өөрсдөө юм байна. Энэ нөгөө тоглоомын талбай дээр те. За бид нар энэ цаг үед нь төрөөд яг энэ бүх юмтай одоо те энэ одоо ингээд засаад ингээд дараагийн үед нь хүлээлгэж өгөө гэсэн тийм нэг мишнтэй зорилго юм аваад ирсэн хүмүүс нь бид нар өөрсдөө юм байна. Тэгээд надаа ерөөсөө тэнд дахиж битээ ир гэж тийм мессеж өгсөн юм бол ийшээ ирэх шаардлагагүй тий. Энд бол мөнхөд л гоё байгаа. Тэгээ тийм мэдрэмжээс байгаа. Мөнхийн одоо цаг яг юм. Сони цаг хугацаагүй тийм ингээл оршиж. Тэгээд чи хүнийхээ амьдралаар амьдарчаад тэр гэсэн нэг тиймэрхүү ойлголт төрж байгаа байхгүй. Хүний амьдрал бол зүгээр л тэр чигтэй гоё юм зүуд тий. Очоо сайхан дураараа дөрөгт баг тиймэрхүү маяг ихтэй мишин те наана хийх ёстой юм хийгээд тэр тэгэл ерөөсө битгий одоо нэг юм санаа зов би ингээд тэрнээс хойш би ингээд давхар тэнгэр дээр байгаа юм шиг тийм нэг юм мэдрэмжүүд өө орж ирээд байгаа байхгүй ингээд аль хэдийн миний амьдрал дууссан те ингээд би тэнгэр дээр нэг сайхан ингээд нэг бурхны зураг дээр ингээд нэг бийждэг шүү дээ тэрэн шиг ингээд хамаг юм ингээд амар сайхандаа жаргацсан мэдрэмж. Гэхдээ яг одоо би ингээд ярмгийн зам дээр төгжирч байна те. Тэгсэн мөртлөө энэ бүхэн дууссан шүү дээ. Тэгсэн мөртлөө яг одоо ингээд болоод байна те. Тэгтээ яг ингээд энэ юм болгоно ярихаар ингээд бас хэтэрхий ингээд нэг юм мэдрэмжүүдээ ярьчих гээд байна. Баярлалаа байна. Яг миний нөө тайлбарлаж чаддгүй мэдрэмж байдаг хгүй. Тэрийг бүр яг сая ингээд кино үзэж байгаа юм шиг гоё тайлбарлаад өгчлөө. Бидний мэдэрдэг мэдрэмжүүд энэ яриад байгааг хүмүүс яг үнэндээ ингээд 100% ойлгох боломжгүй шүү дээ. Яад үл эн чинь тэр нөгөө яндашгүй хязгааргүй ертөнцийг үгээр тайлбарлаа тийм ингээд багтаах боломжгүй. Тэгэхээр өнгөч өөрөө тэгээ сайн болох шүү дээ тий. Тэгэхээр яг тэр мэдэрчл ойлгодог өөрөө яг мэдэрч ойлго. Телепат хийчихвэл хамарч юм шиг. Би сая нөгөө 6 сард ингэсэн бохгүй 6 сард бидний бас энэ сэрэлтийн явц чи өөрөө айгүй хуналт босолтууд тохиолддог шүү дээ. Би яг нэг ундаг үе дээрээ би бүр яахаа мэдэхгүй ингээд хаанаас хайхаа мэдэхгүй тэр нэг асуултын хариулт. Тэгээд бүр амар хэцүү яг ингээ унтсан байсан юм аа бүр одоо ёроол дээр очсон. Тэгээд Агнестийн гэгээ ном байдсан шүү дээ цуврал. Агнестийн гэгээ нэг нь яг харж агаад аваад би нээх гэсэн чинь нэг дуу хоолой надад. Гүй чи миний явсан замаар явж яах гээд байгаа юм бэ? Чи өөрийнхөө замаар яваа. Чи өөрийнхөө явах замыг чи өөрөө бүтээ гэд нэг дуу хоолой надад хэлсэн байхгүй юу? Тэгэхээр хэн байсан гэж тий бүр хэн байсан гэж за хүмүүс итгэхгүй гайхаллах. Гэхдээ тэр бурхан багш байсан. Тэнгот бид нар одоо гэгээр л бурхан багш гэдэг ч юм уу тэдрийг өөрсдөөсөө нөгөө асар холт нэг хүрэх боломжгүй юм шиг тавьчаад идэв шүү дээ. Гэтэл эн чинь тэд нар чинь бүгдээрээ хүн байсан оюун ухаанд дээд хумсрууд одоо болцсон л юм. Бодгалууд байгаад байгаа шүү дээ оршууд. Тэнгот магадгүй хүмүүс энийг сонсоод за энэ өстө залж юм да гэх бахтай тэгвэл би үгүй. Тэгвэл бурхан багш тэгэл төрөөлөлтөө өндөр төртөндөө дахиж төрөхгүй байх хэрэгтэй байсан юм шүү те. Тэгэл дууссан юм бол те. Ойлгоод бүх юмыг ойлгоод дууссан юм бол ягаад бид нар одоо хүртэл төрсөөр байгаа юм те. Тэгэхээр бид нар хүн болгон өөр өөртөө замаар туулж явснараа бид нар энэ ертөнцид ямар нэгэн тийм мэдээлэл цуглуулад юм ашигтай байгаа даа байхгүй юу ер нь бол одоо бид нар бүгд бурханы сүнснүүд юм бол одоо бурханы нэг юм хүүхдүүдээ нэг талууд нь юм бол хүн болгоноор дамжуулж дата цуглуулж байгаа байхгүй юу? Яг тэгж. Одоо жишээ нь нэг юм архичин байхыг ч хүртэл үзмээр байна тий. Нэг олигарх байхыг ч үзмээр байна. Нэг гигантэн ч байж үзмээр. Яг үнэ. Хамгийн Гитлер байхыг ч үзмээр байна. Яг үнэ тий. Бүхний юугаар дээр
Тэгэхээр таньж байгаа гэдэг. Тий. Тэгэхээр чин бурхан бүгд бодтаагийн замаар явахыг хүсгүй л байхгүй. Наадгаа чи үзээ тэр бодтаа тулгацсан байхгүй яг үндэ тий. Бодтаа гэж бол яг ойлгоод ингээд тэр левел руугаа хүрсэн тий. Тэнгүүд бид нар чинь бас яг л адилхан сүнслэл юм байна л та ер нь. Би бол одоо тэг нэг хүн Япон нэг хүнээс илүү хүн байхгүй, хүнээс дор түн байхгүй гэдэг шиг тий. Одоо ер нь бид нар сүнслэл юм бол сүнснээс илүү сүнс байхгүй. За яг сүнс мэдээж тэр юугаараа байгаа бах. Тэгтээ эцээ мөн чанар нь яг адил. Бүгд л гэрэл байгаа даахгүй тий. Бид нэр өөрсдийнхөө оногдсон хувь тавилан тэр юу болгоныг амар гоё нандин чайрлах хэрэгтэй юм лээ. Одоогийн нөгөө нэг бидний монголчуудын бид нар яагаад энэ цаг үед нь төрчихөө гэдэг нэг тийм бас юм байдаг штэ тий. Утаагүй тий. Одоо энэ засаглалын алдаагүй, хулгайгүй тий. Ийм сайхан баймаар байна гэл хүсдэг. Тэгтээ энэ давтагдаад л байдаг тий. Юус алга болдгоо. Тэнгүүт энэ болохоор бидний нийтийн сургалт юм байна гэдгийг ойлгочих хэрэгтэй юм лээ. Би бол яг тэгж ойлгосон. Энэ угаасаа бидний киноны хэсэг нь. Одоо номны нэг тий нэг хэсэг нь байгаа байхгүй. Энэ хэсэггүйгээр бид нар цаашаа явахгүй угаасаа. Энэ хэсэг дээрээ ухаарад бид нар өөрсдөө энэ өөрсдийнхөө ертөнцийг бүтээгч юм байна гэдгийг л ер нь ухаарах хэрэгтэй юм билээ. Одоо миний ойлгосноор бол бид нар болохоор хин нэгэн биднийг ингэж муухай амьдруулад байгаа юм шиг одоо ойлгоод байгаа байхгүй юу? Одоо бусд руу бурууч хийгээд хөрөгчийн дүрт тоглоод байгаа юм шиг тий. Тэгэхээр чи өөрөө л байхгүй юу да гэдгийг л бид нар өөрсдөө л байхгүй юу да гэдгийг л ойлгонгууд маа гэж маргааш нь бид нар барыг хөгжих гээд байгаа байхгүй юу ер нь. Тий. Энэ утаа хин төлөөд байгаа юм тий. Хин нэгэн хятадууд ирээд энэ утааг төлөөгүй шүү дээ. Бид нар л төлөөд байгаа тий. Эндээ бүр яг нэг хохирогч нь болж тоглоол. Бид нэрийг муухай амьдруулж байна. Энэ төр засаа гэдэг юм л тий. Яг үндэ өөрөө хогоо хайж юм тий. Өөрийнхөө үг үйлдэлд ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Тэгсэн мөртлөө төр засгаас хариуцлага нэгч юм тий. Одоо бол бидний яг энэ сэрэлтийн хамгийн монголчуудыг эрчимжүүлсэн яг энэ хичээл яг одоо явагдаж байна гэж би хараад байгаа. Хөтөлбөрөө. Тий. Эрчимжүүлсэн хөтөлбөртөө хэдүүлээ одоо ингээд автаа морилно. Тэгээд энээсээ хэдүүлээ хордхон гарахын тулд ерөөсөө ойлгочих хэрэгтэй юм л. Хинч бидрийг боолчлоогүй, хинч бидрийг ягаагүй. Бид нэр зүгээр эндээ л өөрөө л нөгөө нэг талгаан дээр ингээд нэг яатсан зураг өгдөг штэ. Нэг монгол хүүхдийн зураг өгдөг штэ. Яг тэр ихгүй. Мэдрэл яг тэр л юм бэл. Эний чинь би өөрөө хийгээдсэн штэ гэдгийг ойлгох гэдэг штэ тий. Одоо нөгөө тэр яг тэр процесс л явагдаад байгаа. 13 дугаар зуунд эзэн Чингис хааны байлтан давалтын үед монголчууд яаж тэ энэ дэлхийг тэр нэгтгэж 200 жилийн нөгөө Пакс Монголика тий Монголын их амар амгалангийн цаг үеийг дэлхийд даяар тогтоосон бэ гэсэн чинь зүгээр л тэр үед амьдарч исэн монгол хүн болгон сэрцэн байна. Үүрэг хариуцлага ухаарцсан. Тэнгот одоо бид нар яг тэгэх гээд байгаа юм шиг тий. Яагаад ингэ сэрээд байгаа юм гэхээр монгол хүн гэж юу нэг яг хин юм бэ? Бид нар яагаад энэ дэлхий дээр төрцсөн? Өмнөх цаг үед юун дээр алдсан? Одоо нөхцөл байдал ямар байна? Энийг яаж засах уу гэдэг ч юм уу тий. Тэгээ яг бэлэг ертөнцийг бас авчулчмаар санагдаж байна. Монголчууд ч нэг дэлхийн амийг сахиж арт түмэн гал манагчд гэж явдсан шүү дээ. Хөх толботнууд тий. Жохон онцгой үүрэгтэй. Тэнгууд дэлхий яг ингээд нэг болохоо байгаад ирэх үед нь дандаа монголчууд сэрж дэлхийг засдаг ч юм уу тий. Түүчэлж явдаг. Тэгээ энэ шинэ ирэн энэ хүн төрөлхтний шилжиж байгаа бомбын ирэн алтан ирэн гэдэг ч юм уу. Энд болохоор тэр бас л нөгөө монголчуудаас эхлэх юм байна. Бэлэг ертөнцөөр тайлбарлах юм бол монгол хүмүүс сэрж арга бэлгээ тэнцвүүлж иж өөрөө өөрсдөө учрыг олж иж түүгээрээ нөгөө бусад дэлхийд дахныг үлгэрлэнэ гэдэг. Угаасаа тийм юм л. Тэгэхээр нөгөө сэргэн мандалтын үнэхтэй уналтанд л одоо яг яваад байгаа юм шиг. Би энийг өөрийнхөө амьдралтайгаа юм холбоод ярихад та бол монгол те. Би яг энийг тэгж нөгөө нэг ойлгосон яг би одоо жишээ нь комедигийн тэ одоо энэ юм дээр л яриа л та тий хүн болгоны мэдж байгаа. Комеди ертөнц дээр би ингээд хичнээн их гоё ингээ Монголд ийм шоу байгаасаа гэж хүсээд ямар ч үйлдэл хийгээгүй байсан бол тэр бэлгүйс тий. Одоо үнэхээр тийм хүсэл нь ингээ амар хүчтэй байсан мөртлөө юу ч хийгээгүй байсан бол тэгэхээр юм хийсэн тухайд надад ингэж бодогдчихсан. Чийл энэ дээр оролцохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Бүр чийл оролцохгүй бол гэж байгаа. Хин нэгэн одоо хажууд чинь байгаа юм шиг. Бүр чи наад өгцгөө те одоо яг тийм биеэрээ ямар нэг юм оролцоо хий. Оролцтой.
ямар комеди Монголд бий болохын тулд одоо чи ядч тэр хөшгийн чамаг ингээ хийгээд хийчихтэй. Тэгэхгүй л бол энэ нөгөө нэг юунд ямар ч өөрчлөлт орохгүй. Би тэрийг ер нь бол энэ ертөнцийн хуулийн нэр тэр энэ юм байна гэж ойлгосоо. Яг л би л өөрийнхөө ертөнцтэй амьдарч байгаа шүү дээ. Ер нь бол одоо тий би энэ дотроо ингээ player 1 байгаа. Тэгэхээр нөгөө тоглоом дотор чинь нөгөө нэг яг баатар нь яг гол юм нөгөө даалгавар хийхгүй бол нөгөө хажуудлын хүмүүсүүд ингээ хүлээгээ байгаад байдаг шүү дээ. Хаалгараа явахгүй бодлоо ингээд байгаад яг нөгөө өрөөлөө нь орчингод араас дагаа яваад байдаг шүү дээ. Яг тэрэн шиг л ер нь бид нар яг тэр хүсэж байгаа үнэхээр яг тэр нэг голын хатгаас гээд байгаа тий бидний дотроос нь ингээд байгаа өдөөд байгаа тэр тий сэтээгээд байгаа тэр зүйлтэй гар бие оролцоо явуучих юм бол энэ ертөнц тэр чигтээ өөрчлөгдчихсэн юм л. Одоо миний амьдарч байгаа ертөнцид комеди гэдэг монгол залуучууд мэддэг юм ертөнцид би амьдраад байгаа байхгүй. Тэгэхээр би тэрэн дотроо ингээд өөрөө эхлүүлсэн болохоор би тэрэндээ амар гоё юм бас юм ач холбогдолтой чухал байгаад болчиход байгаа байхгүй тий. Тэгээ тэрэн дээр юм анхдагч болчоор ч ингээл юм хийгээл хийсэн юмнууд нь ингээл тий үнэлэгдэл ер нь бол ингээд би үйлдэл хийснээс болоод тэр нэг жижигхэн нэг үйлдэлээс болоод ингээд амар их юм үүссэн. Бас маш олон хүмүүсийн бас амьдрал ингээд өөрчлөгдсөн тий. Комедиан болж малалч юм уу тий. Тэнгүүд яг тэрэн шиг яг энэ бол яг юм томруулсан одоо хувилбараараа монголчууд дээр яг энийг аврагдах хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл бид нар монголчууд нөгөө нэг юм сайхан ертөнцийг хүсдэг тий. Гоё инх тайван тий эрх чөлөөтэй тий. Гоё байгаль дэлхийтэйгээ шүтэлцэн барилдлагатай тий. Хүндлэлтэй яг гоё эко органик ертөнцийг хүсдэг тий. Монгол хүн бол ер нь ингээд яг байгаль ингээд сүтгэж байгаа харахаар монгол хүний яг жинхэнэ монгол хүн бол яг зүрх нь өвдөн шүү дээ ер нь. Тэгэхээр бид нар тийм ертөнцийг хүсдэг. Тэгэхээр бидрийг одоо тэрийг бүтээх тэр нөгөө санаачлага үйлдэл хийхийг л ер нь хүлээгээд байгаа юм байна. Яг нөгөө нэг саяны видео тоглоомн дээр нөгөө бусад дөрүүд нь хүлээгээд байгаа байхгүй. Ягаад гэвэл бид нар энийг хийх ёстой. Тэгээ монголчууд маань буюу одоо энийг одоо сонсож байгаа хүмүүс маань өөрсдийнхөө амьдралд эхлээд гол дөрүүд нь болчихоо тий. Тэрийг аваас ойлгоцсон байгаа хэрэг. Тэгээд ойлгоод тэр үйлдэлүүдийг хийгээд би өөрийнхөө ертөнцийг бүтээх юм байна шүү дээ тий. Одоо чи нэг хүнтэй хэрэлдэж болно, гоё сайхан харилцаж болно тий. Энийг таал өөрөө тэр харилцааг бүтээж байгаа. Тэгэхээр тэрэн шиг одоо бид нар ингээд өөр дээрээ бие засаад дараа нь гэр бүллээрээ яг энэ ойлголтод нэрээ тий. Энэ найз нөхдүүд энүүгээр ингээд ойлгоод тэгээд энэ хүрээллүүдэрээ бас нэгдээд одоо яг л нөгөө тэр загвараараа ингээд явчих юм бол бид нар яг монголчууд яг бид нар яг энийг хийх ёстой хүмүүс нь биш тэгээ тий. Би ч нөгөө нэг залбирхтаа дандаа ингээд өвөг дээдс минь дээ буурал дээдсүүд минь ингээд намайг ингэж хайрлаарай тий ингэж ивээгээрээ гэж боддог байсан чинь би өөрөө тэр нөгөө нэг захиалга өгөөд байгаа хүн цаад хүн би өөрөө байсан байхгүй. Тэнгүү чинь би өөрөө хинт найдах юм бэ? Би өөртөө л найдан тий. Тэгэхээр бид нэр өөртөө л найдал хэнийг ч хүлээхгүй өөртөө л эхлэх ёстой. Өөртөөсөө эхлээд дараа нь өөртөө шиг хүмүүстэйгээ нийлээд ингээд эн чинь ингээд давлгаа болоод явах хэрэгтэй юм билээ. Тэгээд одоо бол зөвөр яг би ингээд энэ подкастыг сонсож байгаа хүмүүстэй ингээд яг өөрийнхөө нэг гоё вижнийг хаваалцъя. Тэр нь болохоор ингээд бид нар дэлхийд даяар монгол хүмүүс дэлхийд даяар явж байгаа харагдаад байдаг. Бид нар ямар нэгэн юм ингээл одоо ер нь бол одоо дэлхийд дээр хамгийн мондог үндэстэн мондогууд те мондог улс Америк те одоо эсвэл одоо еврейчүүд гэдэг л ярьдаг шүү дээ те. Тэд дэлхийд дээр инх тайвныг өгч чадахгүй байхгүй. Хятадууд дэлхийн супер үндэстэн гэхэд тэр хятадтайгаа л лаг болохыг боддог те. Одоо эсвэл Орос супер үндэстэн гэхээр бостойгоос үрдүүлдэг те. Одоо яг юу хийж байгааг нь хэлээ л та тий. Эсвэл одоо исламын шашин амар одоо тий ариун шашин гэдэг яг үндэ эмгэгтэй хүмүүсийг яаж даралдаг тий. Ямар муухай тийм одоо нэг боронгоо үзлүүд байдаг үлээ тий. Тэгэхээр ингээд хамгийн мондгууд нь гэж яриад байгаа хүмүүс нь ч гэсэн яг үндэ боолчлол тий хүмүүсийг талцуулах тий ингээд бусдыгаа дорд үзэх ийм л юмыг хүн төрөлхтөнд өгч чадаад байгаа байхгүй. Тэгэхээр тэдний одоо ингээд ер нь бол өгч чадах юмных нь хязгаар нь дууссан юм бол ингээд одоо тэдний юунд дуусч нэг бүжгэн дуусчих байгаа байхгүй. Хөгжим нь дууссан тий. Одоо тэнгүүд монголчууд дэлхийд юу өгч чадах юм бэ гэхээр бид нэр дэлхийд ерөөсөө л инх тайван, эрх чөлөө, ийм нэгдлийг л өгч чадах юм лээ бид нар. Бид нар угаасаа тэрийг хийх ёстой. Өгөх ёстой. Биднээс яг тийм л юм гарна. Тэгэхээр одоо нөгөө нэг мондөг яриад байдаг л дээ. Иллюминати ч юм уу тий. Дэлхийг удирддаг гэр бүлүүд тэрэл тэд нар бол дэлхийг ерөөсөө л хуваалцуулж байна, талцуулж байна тий. Дайныг санхүүжүүлж байна. Ерөөсөө хүний зовлонгоор л хооллож байна.
Бид нар бол ерөөсөө яг нэг сатаны тал байгаа даахгүй ер нь. Тэгэхээр ер нь бол одоо Тэнгэр бурхан тэгээ тийм юмыг одоо ингээд ерөөсөө одоо явуулахгүй. Одоо л хүмүүсийг нэгтгэж байгаа, хүмүүст эрхчлөөг нь өгж байгаа тий. Хүмүүсийн тэр үн цэнийг нь өгж байгаа. Үн цэнийг нь одоо ингэж таниулж байгаа. Хүмүүсийг тэр боолчлоос нь гаргаж байгаа. Ямар ч боолчлол байдیں۔ Тий. Санхүүгийн ч боолчлол гэж болно тий. Сүнсний боолчлол ч гэдэг юм тий. Энэ болгоноос нь гаргаж байгаа, гаргахыг хичээж байгаа тэр сүнснүүдийг л дэмжинэ. Одоо Тэнгэрээс бол ерөөсөө тийм л дэмжлэг одоо ер нь бол амар тодорхой л болсон юм билээ л дээ. Нэг талтай гарцсан гэх юм уу. Тэгэхээр одоо бид нар бол юунаас ч айх хэрэггүй. Монгол хүмүүс одоо яг эхний ээлжинд өөрсдөө ялан дийл. Тэгээ одоогийн өөрсөндөө өгөх тулгагдсан нөхцөл байдлаа ялан дийл. Одоо ер нь бол энэ утаа, энэ хулгай, тэ энэ одоо нэгнийгээ хуурдаг, мэхэлдэг тэ монголчууд одоо энэ юм асуудлаа шийдчих юм бол ер нь бол ингээд бид нар дараа нь дэлхийн асуудал бол баг ингээд шууд шийдчих юм шиг. Баг тийм юм нэг огшмоор мэдрэмж төрөдөг байхгүй юу. Гэхдээ энийгээ одоо бид нар бас ингээд нодон жорлонтойгоо ингэж бас ярих нь цаашаа. Гэхдээ дотор маань тийм юм байгаа болохоор энэ бол ирээдүйд угаасаа ирэх юм байна гэж мэдрэгдээд байгаа. Одоо комеди яг Монголд угаасаа гоё юм гэдэг шиг надад яг тийм мэдрэгдээд байдаг. Бид нар угаасаа дэлхийд бид нар нэр төртэй, үн цэнтэй тий. Монгол хүний тэр нэг нарийн нандин юм би ойлгосон. Яг тэр нь миний дотор бас байсан л да. Юу вэ гэсэн чинь монгол хүн хинтэйч найзалж чадах юм лээ. Тэгэхээр монгол хүн хаанч очсон хэний ч газар нутаг уул усыг хүндэлдэг. Яг үнэ. Энэ бол гэхдээ өөр хүмүүст байхгүй шүү. Яг өөр улс үндэстэнд бол очингуудаа бусдын газар нутаг тэр ариун тагшин газар хөндлөхгүй ч юм уу те. Ухаад энийг нь яаж тийм те. А бид нар бол нэг юм айх айдас байдаг хгүй уул ус савдагаасаа те. Хаанч очсон бид нар бол ус савдаг нь хөндлөдөг те. Нэг юм бас бидний нэг юм юу байна. Эцэг эхийн гоё юм өгсөн, өвөг дээдсийн өгсөн бидний юу байна. А дээрэс нь бид нар ямар ч шашныг бид нар хүлэмжшүүрд юм байна. Ямар ч шашны хүнтэй ярилцаж чаддсан юм байна. Яг исламын шашинтай, жүүдийн шашинтай хоёр хүн бол яг үндэ дайснууд одоо байхгүй. Исламын шашинтай хүн, христийн шашин. Одоо ингээд Сирд сая Сирийг бас өчт ингээд эзэлж штэ. Тэгэхээр Сирч амар христчин хүмүүс байдаг байхгүй. Христчин хүмүүсийг шууд цаацалж байгаа штэ. Гэрлөө нь орж ирэл ээж аа хүүхд бутаал. Тэгээ лалынхан тийм амар харигсан байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол тийм биш юм байна те. Монгол хүмүүс бол бүх хүнийг ингээ хөөрхөн бүгдээрээ христчин хүн, лалын хүндээ бүгдийг нь бид нар гоё ингээ гэртээ оруулаад дайлцаж чадна. Бүгднийх нь гэрт нь ороод бид нар хүндэлж чадна те. Тэгэхээр бид нар яг энэ төлхүүрэн юм байна гэж л харсан байхгүй юу? Дэлхийн хинтэй ч очиж уулз Владимир Путинийг ч урьж гин те. Эммануэл Макроныг ч урьж гин гэдэг чинь бид нар одоо ер нь бол бид нар яг тийм дэлхийн ч юм уу монголчууд те. Дэлхийн одоо тийм ингээ дунд нь бүгднтэй харьцдаг нэг юм юу байгаа таа. Гүүр маяг. Тэгэхээр бид тэр үүргээ ухамсарлах хэрэгтэй юм байлээ. Тэгэхээр одоо ч нөгөө нэг дэлхийг халбж байгаа энэ одоо хүмүүс чинь живш хүмүүс байгаа дээ шүү дээ. Тэр нь бол банк санхүү бүх юмар ингээд. Тий. Яа ч тийм тэнгүүд дараагийн шинэ системүүд бол дандаа нөгөө нэг хүндрэлтнийг гоё хөгжүүлдэг, цэцгэлүүлдэг тий. Одоо энэ өвтгийгч хүмүүсийг ингэж гоё нээж илрүүлж хүндрэлтэн тэр өгөхстэй тэр гоё юм өгүүлдэг тий. Ер нь ингээ буян хийдэг хүмүүсийг дэмждэг нэг тийм нэгүүлсэнгүй хүмүүс байдаг шүү дээ. Одоо нэг филантропист гэл тий. Тийм л хүмүүс бид нар болох хэрэгтэй байгаа байхгүй. А тэгэхээр тулд эхлээд бид нар өөрсдөө ялан дийлээд өөрсдийнхөө нөхцөл байдлыг ялан дийлээд тэгээд энэ хүндрэлтэнд тэгэхэд бол бидэрт ямар ч тийм ялан дийлээд байх нэг юм үлдэхгүй зүгээр биднийг дагаал бараг авчих юм шиг тий. Бид нар тэгээд нөгөө нэг яг ингээл нэгдэл нейтрал ер нь бол ийм нэгдмэл ийм юу л орж ирээд байдаг байхгүй нэг гэл те. Одоо хүн чинь нэг л систем шүү дээ. Одоо миний бөөр элэг хоёр чи хоёр өөр хэрэгтэн ч гэсэн нэг л юмны төлөө ажиллаж байгаа те. Тэрэн шиг монголчууд бүгд нэг л юм байхгүй. Тэгэхгүй ингээл нэгнийгээ чи орк чи авилгалч гэдэг ч юм уу те. Яг үндэ би ч гэсэн одоо нэг тийм авилга авчмаар сэтгэхүй надад байдаг л байгаа байхгүй юу үндэ те. Цагаа тулахаар ингээд шунал хөдөлдөг ч юм уу те. Нөгөө нэг хар талаа бид нар одоо ингээд сүүдрийн талаа одоо ойлгоно гэдэг шүү дээ тий. Тэгэхээр монголчууд бүх тэр хартай цагаантай бүх юм ойлгоод за окей энийг өнгөрсөнд нь үлдээ. Хитрхи энийгээ бас шүүх гээд ингээд шүүгчнэр болоод байх шаардлагагүй. Одоо өөрсдөө шүүхээ болий, бусдыг шүүхээ болий, өгөгдсөн нөхцөл байдлаа шүүхээ болий.
одоо юмыг гоё зэгцлээ те. Яаж засах вэ те? Одоо энэ нөхцөл байдлыг яаж сайжруулах вэ ч юм. Тийм. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг бие засаад гэрээ засагдагтай байт юм билээ. Би тэгж л ойлгосон. Эхлээд өөрийгөө засчих те. Өөрийгөө засна гэдэг нь бид нар ямар нэгэн одоо хин нэгний лайвыг үзээ солиороод ингээ уурлах биш те. Өөрийн гэсэн ухаантай нөгөө нэг далдаас орж ирээд байгаа нөгөө хар боорлоо те. Нөхдүүдийн тэр явуулах тэдний үгэнд орохгүйгээр ингээ нэг өөрийн ухаантай байх те. Тэгээд нэг тим болох юм шиг байна. Ер нь бол тэнгуүтээ хүн чинь өөрөө л ерөөсөл төр байгаа байхгүй. Миний төр. Би өөрийнхөө одоо амьдралыг засаглаж байгаа шүү дээ. Ямар хоол идэхээ би засаглаж байна те. Дандаа бохор хоол идэдэг бол би ямар болох вэ те. Эсвэл одоо орлогогүй байгаа тохиол би ямар авах вэ те. Дандаа зардал гаргаад байвал төр яг ижлэх юм байгаа байхгүй хүн те. Тэгэхээр бид нар бие засчих юм бол ямар ч гэсэн босод бие одоо бие хүмүүсийг засах тэр загварыг ойлгочих واخхой. За та нар ингэ яв гэрээ засаад эхлэн те эргэн тойрны. Эсвэл одоо гэр гэдэг ойлголт чинь ер нь бол институт гэдэг ойлголт юм байл л те. Тэгэхээр бид нар одоо нөгөө нэг бүлхэм ч юм уу те хамт олон ч юм уу. Тэр чинь бидний гэр юм байл бас. Оюун санааны гэр гэсэн. Тэр оюун санааны гэрээ бас бид нар ингэ засаад би ингэ засарчлаа шүү те. Өөрөөр хэлбэл одоо гэрлийн хуулиар бол би ингэ гэрэлтчлээ те. Наад чи гоё гэрэлтэрээ гэдэг ингэ ер нь бол одод тэгдэм байх л та. Тэгэхээр тийм хатуу юм юу байж байгаад мас байж байгаад цөмийн оргол явагдаад ингээд гэрэл энерги гардаг. Тэрэн шиг одоо бид нар бас ингэ миний одод юм байна л та. Тэгээд од шиг нэг гэрэлтэж эхлээд эхний ээлжинд гаригуудаа ингээд гэрэлт өгөөгээ те. Эргэн тойрондоо гоё ингээд энергиг нэг нарны аймаг баг бий болох гэдэг шүү дээ. Тийм нарны аймаг гэр бүл маань те миний хүүхдүүд ч гэдэг юм аа те. Тэгэнгүүтээ ингээд өөр нарны аймаг чинь ганцаараа байдгүй гэдэг байхгүй. Нарыг бас бусад однууд хариуцчихдаг гинэ. Бүгд ингээ харилцсан бас таталцлын хуулиараа ч юм уу ингээ бүгд ингээ байж идэг. Тэгээ бүх однууд чинь бие бинийгаа хариуцж эхлээд ингээ галактик болж нэгэн одон аймаг болдог гэж байна. Тэгэхээр тэр олон однууд хамтран оршиё. Хэдүүлээ ингээ те яг гоё нодны энэ замналаараа ингээ бие бинтэйгээ ойролцоо ингээ явъя. Гэрлээ хуваалцъя. Сүлэлтэн нэгдэя гэдэг юм нэг юм болоод байгаа. Тэгвэл тэр галактикууд ч гэсэн өөр галактикуудтай ингээ байж байгаа юм. Тэнгүүд бид нар одоо яг тэр загварч ерөөсөө бүх юм энийг болохоор би нөгөө Батутхан докторын юунаас бүхний онлог нээсэн Чингис хаан гэдэг тэр намнаас нь унсан байхгүй. Тэгсэн чинь бүх юм гэрлийн хуулиар байдаг. Тэгэхээр бид нар нөгөө бие засаа гэрээ засдаг чинь бид нар гэртээ гэрэлтсэн бол гэрийнхаа хүмүүсийг бас гэрэлтүүлэх юм байна. Тэнгүүдээ тэр олон гэрэлтсэн гэрүүд чинь нэлээд том галактик болохоор төрн гэрэлтэх юм байна. Ингээд яваад хараа гэрэл чинь өөрөө үнэн байдаг те үннээрээ гэрэлтэл бодол хормог байхгүй тийм юм гоё орон цагл үүсэх хэрэгтэй байна л та. Тэгэхгүй одоо нөгөө хин хариуцаад байгааг нь мэддэхгүй. Одоо жишээ нь хүн годомжинд ингээ хөвтчихвэл хин хариуцах юм. Яг үнэндээ тий. Тэр одоо эсвэл орцонд хог хайцсан байвал яг тэр хин хариуцах юм бэ тий. Сөөх гэдэг нэг юм амьгүй биет үүсгэсэн. Яг үнэндээ тэр хогийг хайж байгаа хүн л хариуцах хэрэгтэй байхгүй уулан тий. Тэгээ тэрнээсээ ингээ бид нар ингээ хариуцлага нэхээд тий. Тэрнийхээ хохирогч нь болж молоод ингээд байгаа байхгүй. Монгол хүмүүс бол дээр үед 10 өрх нийлээл өрхөөрөө биенийг хариуцдаг гэсэн ба. Батүлгийн өрх гэдэг нэг юм субъектээрээ нэгддэг. 10 өрх нийлээд за хэдүүлээ нийлээд одоо нэг нь одоо хоньныхаа ээлжээр нээлж хоньоо ингэж ядаж ээлжилж гаргая те. Хоньоо хариулъя гэдэг ч юм уу. Ахуй амьдралаараа нийлээд ингээд явцдаг байсан юм байна л да. Тэгээд ер нь бол бид нар бас яг тэр загвараар одоо төрөний нэг асуултанд хариулахад ингээд эхлээд өөрөө эхлээд гэр бүлдээ энийг ойлгоод тэгээд амь нэгтэй тийм найз нөхөдтэй одоо ахын дүүсэрээ ингээд ер нь бол аравтал гэж байгаа байхгүй. Одоо бидний дээрээс одоо өгдөд байгаа мессежний дагуу монголчууд одоо аравтлаа. Тэгээд та өөрөө төр. Тэгээд тэр аравтаа үүсэх юм бол аравт чи өөрөө та нарын төр. За та одоо ингээд 10 айл нийлээл манай одоо чинь ярмгийн нэг 10 айл ингэдэг байхгүй. Нийлээд хин хүүхдээ зөөх вэ гэдэг ингээд ээлжлээ 7 хоног болгоноор хүүхдээ зөөдөг. Тэр аравтлах бол нэг тийм амар нэг юм цусан андгаа мандгаа тийм. Зүгээр ахуй амьдралаараа л биеийнхээ ямиг ачааг өөрлцөөл ингээд итгэлцэл үсгэл явчих юм л. Тэгэхээр залуучууд маань энэ дээрээ өөрсдөө өөрийнхөө төр болооч. Одоо битгий гомдол те. Чи гомдлоод байгаа бол чи тэрийг өөрөө очиж шийдэлтэй. Шийдэж чадахгүй бол битгий гомдол. Зүгээр л хүлээн зөвшөөр те. Ерөөсөө энэ ертөнцийн чинь ерөөсөө үг биш үйлдэлээр л ер нь явдаг шүү те. Тийм. Тэгээ одоо харалтаа ямар ч хариуцлага хүлээдгүй ингээд бүхэл бүтэн анги давхар гүйцсэн Монгол те. Хорооноос ирээд баг гэр цэвэрлээд өгүүлэх шаардлагатай юу гэж байгаа юм.
тий. Чи та өөрөө цэвэрлэх шүү дээ. Дээр үед 10 арх одоо айл өрх тухайн газар нутгийнхаа 10 байгаль хамгаалагч нь байдаг гэсэн байхгүй. Яг тэгвэл тэнд амьдарч байгаа л хүмүүс нь өөрсдөө байгаа шүү дээ. Тэнд гал төмөр гарлаа тэр 10 айл хамгийн түрүүнд очих хэвээр. Унтрах хэвээр. Үнэхээр чадахгүй бол дээдийн 100-ын дарагтай нэгтэй 100 айлаараа нэлээд унтрах хэвээр ч гэдэг юм тий. Тэнд бүр Чингис хаан руу мэдэгдэж тэндээс онцгой байдал явуулдаг байсан байгаа байхгүй. Тухайн үедээ шууд 10 айл нийлэл ажиллаа хийдэг тий. Чадахгүй. Би бүр тгийж сонсч ирсэн шүү дээ. Сонссон гэж уншсан шүү дээ. Одоо яг тэр хаан дэцсийн үед хин нэгэн хүн амиа орлох юм бол тэр арфтаас нь асуудаг тий. Тэг яга хүнээ өхүүлж байгаа. Тий. Яга хүнээ өхүүлж. Ягаад энэ хүнд амьдралын үн цэнийг та нар ийм олуулаа гэж мэдрүүлж ойлгуулж чадсангүй тий. Тийм мундаг хамтын хариуцлагын системээр явдаг тий. Та нар энэ хүнээ яга хариуцаагүй. Энэ хүнээ та нар ийм сэтгэлийн готролд ортол нь ингээ тий хайцсан байна. Энэ хүний одоо амиг нэхнэ гэдэг юм. Тий. Нэг хүн өхөөсний төлөө нэг хүнийг таньмд цаадалдаг тий. Тийм байсан гэж яг уншиж ирсэн юм. Одоо энэ жил утааг бид нар дахиад ярьж чинь те нийтээрээ хин хариуцлага хүлээх вэ тэр гэл ингэ бичээд байгаа байхгүй. Энэ утаа бол 5 жилийн дараа ажиллахгүй 100 мянган хүн хор тавдар тусна. Тэр үед хин хариуцлага хүлээх вэ? Уучлаарай тэр 100 мянган хүн л өөртөө хор тавдар туснараа охирн те. Одоо тэрийг л ойлгох хэрэгтэй те. Бид нар одоо хин нэг ирээд биднийг хор тавдар тусуулахгүй аварна гэж бодохгүйгээр одооноос бид тэр цэвэр агаартай газар руу өөртөө нүүдэх юм уу? Тий. Хинч бидрийг аврахгүй гэдгээ л ойлгох хэрэгтэй. Бид нар нөгөө нэг юу яд штэ. Ирээдүй гэж нэг юм тогтсон цаг хугацаа байна гэж ойлгохтой штэ. За одоо чулуун дээр сэлцсэн яг юм. Тий. Тэнгууд яг зүгээр дэлхийн хувьд авч үзэх юм бол Нострадамус тий, Ванга, Питер Дюно гэдэг ч юм уу том зүнчдийг дэлхийн ирээдүй зөвгөнлийг нь уушгаар дандаа өөр гэдэг тий. Бусдаас өөр. Гэсэн чинь энэ яагаад өөр эдийн гэсэн чинь яг нөгөө ирээдүй тодорхой байдаггүй. Ирээдүй тодорхой бус. Тэгвэл энэ ирээдүй яаж бий болдог вэ гэхээр өнөөдөр та ямар сонголт хийснээрээ таны ирээдүй яг бийжж идэг. Тэгвэл одоо тэр Ванга ч юм уу Нострадамусын хинийхэн ч буруу биш байгаа байхгүй юу? Зүгээр хүн төрөлхтний нийтээрээ хийх сонголтын үр дүнгийн аль нэг талаар л тэр ингээ харцсан тий. Тий. Тэгвэл бид нар болохоор яг нэг тийм ирээдүй тогтмол байна гэж бодоод идэв штэ. Тэг яг энэ нь тэр хариуцлага ингэж хүлээдэггүй гэдэгтэй холбогдож орж ирж байгаа юм шиг. Магадгүй бид хоёрын нөгөө сургалтаар хүмүүс яаж өөртөө ихтэй болох вэ гэж асуудалд баг тэг 10 хүний 5-аас нь дор хийж ирдэг байхгүй юу. Гэтэл энэ юу вэ гингут зүгээр л хамгийн энгийнээр ойлгоход та хүнд найтхаа болоод өөртөө найдаж эхэлсэн цагаас таны өөртөө итгэл эхэлнэ гэдэг юм яваад. Нэ харин тэр л одоо хамгийн чухал те. Одоо монголчууд маань бүр одоо улстаач найдгаа болох хэвээр. Би бол бүр яг тэгмэр байгаа. Яг зүгээр те. Яг корона хийхгүй бол өөр хийхгүй юм байна гэдэг. Би л хийхгүй бол өөр нэр хин ч хийхгүй гэдэг. Өөр хүн хийсэн ч тэр хүний л юм болно. Тэгэхээр миний хувьд миний юм болоход бол би өөрөө л хийх хэрэгтэй те. Миний одоо мэдрэмж, миний туршлага те. Миний амьдралын нэг түүх болохын тулд би өөрөө тэнд гар би оролцсон байх хэрэгтэй те. Тэгээд бид нэр одоо ингээл Орос ах нар ирээл манай цахилгаан станцыг засаадаг юм ч гэдэм үү те. Стил найдсаар л байгаа. Хятад ах маань одоо ингээд төмөр зам тавиад тий хэлээ хаахгүй байгаасаа ч гэдэм те. Гэтэл Америк хүн яаж бодож ийн гэсэн чинь Америк хүн би өөрөө хийн. Би өөрөө үйлдвэрээ барина. Би өөрөө Ford машинаа үйлдвэрлэн те. Бид нар өөрсдөө бүх юм хийнэ гэж байгаа байхгүй юу? Аргыг нь олчихсон бид нар өөрсдөө джинсээ үйлдвэрлэн те. Ер нь тэр үед чинь Европоос цухтааж исэн тэр хүмүүс чинь Америкт очиод шинээр л бүх юм хийж байгаа шүү дээ тийм. Бид нар бас яг тийм сэтгүүртэй байгаасаа гэж хүсдэг. Одоо юу гэдэг бид нар одоо энэ Улаанбаатар очиж ч гэсэн хүний хийж өгсөн хот шүү дээ. Ер нь бол. Яг гоо бид нар нийслэл хүрээгээ те. Тэн чинь нөгөө нэг төв шашныхаа өдөртөгчийг дагаа байжсан. Тэгтээ богдоо ингээд төрүүлээ байжсан шүү дээ. Тэгтээ эн чинь дараа нь ингээд угсармал байшин социализм үед баригдаа те. Хуучны богдын үеийн юмн дээр нэмж социализм юмыг бариад дээрээс нь арчлан юмыг бариад энэ 3 цаг үе нэгэн зэрэг ингээд зөрчилтөд ингээд оршиж байгаа юм замбраагүй хот болчиход байгаа юм. Тэгэхээр стил бид нар ээж аваахаа хотод л бас амьдраад байгаа. Ээж аваахаа гэрт амьдарч байгаа гэсэн. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө гэрийг бас байгуулах хэрэгтэй монголчууд одоо залуучууд маань. Тэгэхээр өөрсдийн шинэ одоо тийм амьдралын хэм маяг те шинэ ертөнцийг бүтээх хэрэгтэй. Тэгээд тэрийг бид нар өөрсдөө эртгэн шиг ухаарад ингээд те хин нэгэн бидний юмыг өмнөөс маань бүтээгээд өгнө гэж
одоо гин байдлаар хүлээхгүйгээр тий одоо гин цагаан мөрөдөлч юм шиг тий. Бид нар яг ингэж ярьж штэ монголчууд нийтээрээ бид нар яаж сайжрах юм бэ гэдэг сэдврүү одоо яваад орчлоо штэ тий. Тийм гот бас нэг ийм гол сэдвэх юм бол бид нар алдаанаасаа суралцахгүй байгаа. Одоо би яг өөрийн миний хувийн үзэл бодлоор болохоор Монголд одоо уул уурхай газрын тэр үнд металлуудыг ч юм ухах бүр ямар ч шаардлагагүй юм байна. Яг тэгвэл өнгөрсөн арчлал гараад тийм 35 жилийн хугацаанд Монголын одоо хэдэн мянган ашигтай тэр орд газруудыг ингээл ухаж штэ. Хичнээн газрын баялаг ухаад бид нарт өр өгөөжөө өөхгүй байгаа юм чинь дахиж ухах шаардлага байгаа гэж би яг бодоод идэх байхгүй арга тал дээр. Тэгээ нөгөө 44 нүрсний 44 их 80-ийн хэргийгч учрыг нь олоогүй байж дахиж ингэж ийм уул уурхай тоглох хэрэг байгаа юм уу? Одоо нөгөө аав ээжийнхаа нэг үлдээсэн юм ингээд хүүхдүүд нь зараад байна шүү дээ. Улаагаар зараад байгаа юм биш дахиж нөгөө нэг авдраа авах шаардлага байна үү те. Тийм яг үндэ тийм нэг юм засаглалын хулгай ч юм уу те. Яг юм цорхоо сав шиг байгаад шүү дээ те. Дотор нь ингээ хулгай гараад байгаа. Тийм сав руу дахиж нэмж юм хийх хэрэг байна уу те. Юм тэгэж хэлэх гээд шүү. Гол нь тийм найзхан хэлэх гээд байгаа бас ийм санаа яваа. Одоо яг англи шинжлэх ухааны нэрэнд болохоор Holland disease гэдэг гинэ Голланд өвчин гэдэг. Баялагын хараал гэдэг чинь тийм. Тэгээ энэ юу юм гэхээр яг баялагын хараал биш. Тухайн улс орны одоо эдийн засагтэй дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг ч юм уу ганцхан салбар дээр түшгэлж дагнахаар тэр салбарт нь одоо ямар нэгэн зүйл тохиолдлоо гэхэд тэр улс шууд дампуурдаг гинэ. Тэгмээд бид нар яг тэр нөгөө Голланд өвчин гэдэг юм шинжлэх ухааны мэргэжилтэд эдийн засгийн нэг юм өвчлөлт унах гэдэг юм шиг санагдаад байна. Ерөөсөл уул уурханаас өөр чадваргүй. Гэтэл Монголд те би нөгөө нэг Pinecone үсгэн байгуулагч Шагаа гэдэг залуу аягүй дэмждэг. Нөгөө 100000 инженерийг софтвер инженер бэлтгээд гадаадын маш их иргэдэж байгаа мөнгийг Монгол руу оруулж ирээ гэдэг. Гэх мэт ийм өөр салбаруудаа хөгжүүлэхгүй болвол уул уурхай бол одоо яг үндэ бүр ингэ хязгаартаа тулчаад байгаа байхгүй тийм. Тэгмээд бид нарт энэ өрөө өгөөж өгөөгүй маш олон уул уурхай эрхэлчээд энэ алдаанаасаа нийтээр бид нар суралцахгүй байдаг шүү дээ. Одоо ураа ухчих юм бол монголчууд баяжаал те бүр нийтээрээ амар супер одоо гой болчих юм шиг бодоод идэг гэтэл үгүй шүү дээ. Ямар ч ялгаагүй байна. Одоо л яг экологоч хайрлах цаг нь болсон тэгээ бид нар энэ байгалийн тэнцвэрийг энэ орлого ч юм уу орж ирэх боломжтой орлогуудаа бид нөгөө нэгтэй хин нэгэн айтайхан захиран зарцуулаад ингээ яачаасаа их орон те өөрсдөө тэрэн дээр нь оролцож хяналт тавьж те тэгэл энэ арчлалтай оролцохгүй бол энэ бол арчлал биш юм байл л дээ. Бид нар ардчлал гэдэг үгийг ч гэсэн бас одоо энэ утгыг ч гэсэн амар буруу ойлгоод ч юм уу төр засаг гэдгийг ч буруугаар ойлгоод ч юм уу ингээл яваалгаа юм л л дээ. Тийм төлөөллийн төр засаг те одоо энэ юм уул нь бол бид нар ингээд маш их юм унших хэрэгтэй мөлий ер нь л те Америкийг үүсгэсэн өвөг эцгүүд нь одоо Монголын төрөөс жигшээ авсан ч гэж ах шиг те тийм юм байдаг шүү дээ. Тэгэхээр нөө манай Монголын тэр тухайн юм байгуулж исэн төр бол өстой сүүбэр арчилсан төр байсан юм байлээ. Доотлын нэг жиргэн нь хаанда одоо бараг доотлын нэг жиргэн нь хууль санаачлах боломжтой ч юм уу те. Тэгэхэд одоо бол бид нар нөө төлөөллийн 126 хүн чинь нэг хууль санаачлаад байгаа те. Тэр 126 нь яг бидрийг төлөөлөлт байгаа ч юм уу. Яг үндэ конопт ардаг гэдэг хүн ч юм уу те. Тэгэхээр яг энэ бол яг фейк бас фейк ардчлал яг ихтэй одоохондоо бас алдаатай оноотой ч гэсэн ардчлал. Тэгээд бид нар бол цаашаа гоё олноо. Тэгээд гол нь нөгөө нэг гол нь суралцаад л тэгээ бид нар тогтмол сайжрах. Тий. Үргэлжил өөрсдөө бид нар өөрсдөө хөдөлмөрлөхгүй бол нэр юуч бүтэхгүй юм байна. Тийм шүү дээ. Гэхдээ та өнөөдөр хөдлөхгүй бол таны өөх тий. Одоо их фитнес хийхэд л амар ойлгох байхгүй одоо фитнес одоо бие байлдар бол хамгийн шодраг нэг тийм үр дүн байдаг тий. Хүн өөрөө л хинч багш нь чиний өмнөөс ингээд хийгээд болцонтой болохгүй гэдэг шиг яг тэрэн шиг одоо энэ сүнсний сэрэлч гэсэн яг адилхан тий. Чи л өөрөө л энэ юмыг одоо өөрийнхөө тэр дотоод юмнуудыг ойлгож анзаарч тий ухаарч ингэж л даалтайгаа дахин давтахгүй байж тий. Ингэж л явахгүй бол хинч чиний өмнөөс тэнд нэг хүн одоо ууланд бяцлаглаа гэх тэр чам ямар ч хүртээлгүй тий. Тэгэхээр яг ер нь бид нар ингээд яг өөрсдийнхөө амьдралыг яг ямар байх вэ? Яаж киногоо ер нь яаж дуусгах вэ тий гэдэг бид нар өөрсдөө шийдэх юм байл л тий. Ялагчийн стори байх уу? Ялагдагчийн стори байх уу тий. Талигач болцсон нэг юм Монголын номноос товчоог зураг олгоодсан. Тийм үстэй.
Тэгээ сүүлд нь хөннүүгийн түүхээр ингээд зураад бүр ингээд орон дээр ах та. Ингээд зураад тэгээд тэр дуусгаад тэгээ шууд өнгөрцөн шүү дээ. Тийм байсан. Одоо жишээ нь тэр хүн ч гэсэн те амар гоё түүхэн бадралыг юм хичээж явж байгаа байхгүй. Тэр хүний сүнсийг ингээд бодохоор ингээд огшдог байхгүй. Тэр хүн амьд ахуудаа те тийм их өвчнөд тэмцэжсэн мөртлөө ингээд тэмцээл тэр юм аа ингээд тэр бүтээгээл явцсан байгаа байхгүй те. Тэгэхээр ер нь бол ингээд бидэрт бол юм шалтгаглаад байх, гомдлоод байх юм ер нь нэг одоо байхгүй те. Хүн болоод төрцөн л бол ямар ч нөхцөл байдалд байсан танд боломж байгаа. Ямар ч нөхцөлд байсан танд тийм зовлон байгаа тий. Одоо гэдэг Elon Musk-ыг амар гоё амьдарч ийн гэж бодоод тэр хүн амар зовлонтой бас байгаа тий. Бидний төсөөлөгчгүй зовлонгоо тэр хүнд байж байгаа тий. Тэгэхээр нөгөө оногцсон тэр хувь заяа тавилангаал амар хайрлах хэрэгтэй мөлий. Хайрлаад тэгээд тэрийг харин яг яаж өөрчлөх вэ? Одоо би энэ гоё киноныхоо гол дүр нэмж би яаж тоглох вэ тий? Тийм бүтээл дээр нөгөө нэг сая sorry. Би нөгөө тогшоо утга данзаа харавчаа тий данзаа харавчаа утгатыг бас аим мундаг одоо тий би тэр нөгөө анх нэг сайн шандад очиод тэр музейгээр нь очижсэн аахгүй хамгийн эдийн тэнд. Тэгээ тэр хийжсэн бүтээл тойрлоод нэг хүний амьдралд одоо тойрох харгүй тий хасар хэмээг хийсэн байдаг. Одоо тэгэл Леонардо да Винчи тий гэл одоо нэг түүхэнд ийм амар хүмүүс байдаг штеп. Тэгэхээр ийм бүтээсэн одоо Elon Musk гэдэг юм уу те Apple-ийн Steve Jobs тэгж хэдэн те үнэхээр дэлхийг өөрчилсөн юм хүмүүс байгаа гэдэг те. Тэгэхээр хүн болгон тэр нэг юм дотоод тийм гоё юу байдаг те. Бид тэр нэг юм гоё юм гэрлэгээд юутай ирдэм байлээ шүү. Тэгээ тэр юм бас ингээд яг юм бол бид нар маш их цаг хугацаа байдсан байлээ бас. Тэгэхээр нөгөө бид нар ингээл өөрсдийгөө блоклол гэдэг те. Айдсараа. Энэ подкастаа эхлэхгүй ингээл те. Эсвэл одоо яг нэг юм эхлэхгүй блоклол гэдэг. Тэгэхгүйгээр энэ амьдрал чинь нөгөө нэг амар хурдан алдаагаа хийгээд хурдан суралцаа явуулсан илүү цагаа юмд юм байл шүү. Тэгэхээр яг тэр нөгөө нэг тийм өвтөөгч гэдэг юм те. Одоо тийм мундаг хүмүүс байдаг штэ. Юм ингэж хийх гэж ирсэн. Одоо чи миний тэр комеди ч гэсэн яг тийм байгаад байгаа юм. Яг л дотоод мэдрэмж нь яг яг энийг ингээ хийхгүй бол би амар харамсна. Тэг хийх юм бол амар гоё юм болно. Ер нь бол ингээ амар гоё сонирхолтой тий. Маш их тийм шин нэмигс орон дээрээс нь амар гоё хэцүү нөхцөл байдалд орно тий. Тэр нь амар гоё чаленж шиг. Тэг хүн болгон тийм нүд байж байгаа. Тэгэхээр тэрийг айдсгүйгээр гоё ингэж хийж бүтээж үлдээж явах нь амар чухал юм лээ. Тэг энэ хорон мөч болгон ч маш их одоо тий боломжууд байдаг юм лээ шүү. Тэгэхээр тань нэг гой санаа төрсөн бол тэр юмнуудаа сой бичиж аваад тэмдэглээ те. Тайл болохын амьдрал дээр биежүүлэхийг бас хичээгээрээ. Тэгээд одоо хүнд хайртай бол хайртайгаа хэлээ те. Одоо талархдаг бол талархтайгаа хэлээд амьдралын хорон мөч болгон ч л ингээл бид тэр зүгээр уцаа оролдоол ингээл бусдын бодлыг уншаалч юм уу те. Бусдын амьдралыг харахаас илүүтэйгээр ингээд илүү одоо нөө татгшоогоо те. Ингээд яваасай гэл. Ер нь бол ингээд сонсож байгаа хүмүүс манаас ингээд нэг тиймэрхүү юмнуудаар бас бодцол явж байгаа байлгүй те. Бас нөгөө талаас нь те оролдоод хичээгээ явж байгаа нэг бас бити те. Шүүмжлээд дараад тэр бол харт сүнснүүд гэж хэлхийг шах те. Ер нь бусдыг шүүмжлээл, шаалал, дооглол те. Бусдын зовж байгаа алдаан дээр нь ингээд аазгаа чинь хөдлөөл те. Ингэж байгаа бол таны дотор байгаа тэр хар борлуулалт чинь гэсэн. Одоо заримдаа босод хүний тэр одоо хар бооролтой нэхэр тэр хүн биш. Тэр хүний доторх тэр хар бооролтой ингээд битгий харьцаач тий. Одоо комментэн дээр нэг хүн ингээл чамайг амар үзий ятал тий. Яг үндэ тэр хүн биш байгаа байхгүй. Тэр хүний доторх нэг юм хөдлөгцсөн. Тэр нэг багийн цаанаас нь ингээд бичээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр багид нь битгий тэр ингээд ач холбогдлогоо битгий тэр нэгээ тоолтоо тий. Битгий тэрэнд бас юм реакшн үг. Буюу реакшн буюу хариу үйлдэл үзүүлээ те. Тэр хүнд өөрийнхөө энергийг өгөөд байна гэсэн үг шүү дээ. Тэрүүгээрээ бид нар амьдруулад байгаа юм бэл. Тэгэхээр бүх тэр нөгөө нэг болохгүй, бүтэхгүй, үзий ядж байгаа юмдаа битгий реакшн үзүүлээ. Бүр тоохгүй хай. Энэ ертөнцид байхгүй юм шиг те. Гой сайхан юмдаа л реакшнаа үзүүл те. Тэр энергээ зарцуул, тэр сайхан урмын үгээ хэл. Хин нэг шүүмжлэх гээд ингэх гээд байгаа бол та хүн болгоноос өөрийгөө л олж хардсан шүү л гэж хэлээ шээ. Яг үнэ. Яг тол шиг байдсан шүү. Тий. Та намайг яаж чарсан та өөрийгөө л олж харна. Үнэ. За тэгээд өнөөдрийн маань подкаст
Ямар ч байсан хүрэлцэн ирээд бидэрт те өөрийнхөө мэддэг чаддаг зүйлтэй мэдлэгээсээ хуваалцсан танд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн маань дугаар ерөөхдөө энд хүрээд өндөрлөж байна. Гоё 25 он маань гарчлаа тий. Тэгээд бид нар чинь одоо ингээл улам л ингээл цаг хугацаа юм ингээл юмнууд хурцсаад тий. Дэлхийд дахин ч гэсэн ингээл бужигнаал ингэж байгаа. Тэгээд бид нар бас өөрсдийнхөө энэ дотор байгаа тэр бужигнаан шуургыг тий шуурган дунд төөрөлхүүгээр тэр сөрөг дуу хоолойнууд дундаа автаж төөрөлхүүгээр тий тэр голын зүгээр анзаарах тэр бүхнийг анзаараад байж байгаа тэр нэг юм үнцэг байгаа. Одоо өөрийн ажиглалт тий ерөөсөө ямар ч бодлогүйгээд орж ирж болно тий. Яа дахиад төгжрээнд орчлоо гэх юм бодол орж ирж байгаа байхгүй. Ингээл нэг уулзарыг хараад тий. Тэгэхээр тэр бодлоо орж ирж байгааг анзаарж байгаа нэг анзаарагч үнцэг байгаа байхгүй. За одоо бата маань стресстэй гэж юм да гэж анзаарж байгаа тий. Ямар ч тийм дүгнэлт шүүлт байхгүй. Бүхнийг байгаагаар нь харж байгаа. Тэр үнцэгчээ яг жинхэнэ бид нар юм шиг байлаа шүү. Би зөвөр тэгж анзаар, тэгж ойлгосон. Бодол биш, бид нар бодол биш. Бодлыг сонсож байгаа юм байлээ шүү. Тэ? Тэр сонсож байгаа би одоо тэр үнцгэн гэх юм уу те. Тэгэхээр хамаагүй бодлыг өөртөө гэж бодлгүйгээр тэгээ зүгээр шүүгээд анзаараад гоё хөрхөн. Тэ энэ за гэл те. Орж ирсэн юм болгоныг тэгэл аваад тийм тэгээд ямар ч нөхцөл байдалд орж ирж болно. Гол нь та өөрөө сонголт хийснээр л тэрийг үйлдэл болгож байгаа. Тэ ямар ч үг ороод ирж болно. Ямар ч бодол сэтэл санаа ороод ирж болно. Тэг ямар ч зорилгоор юу ч байж болно. Тэгэхээр тэр болгоныг үйлдэл болох уугүй юу гэдгийг ер нь эзэн би тэр анзаараад байгаа. Тэрийг сонсож агаад за тгийгээд тэгээ хийж байгаа зөвшөөрч. Сонголт хийж байгаа эзэн нь шүү дээ. Сонголт хийж байгаа эзэн. Бараг аудит шахуу. Тийм тэр хүн чинь өөрөө таны сүнс юм бэлээ. Тэр сүнс чинь дараа нь хэрэгт онно шүү. Ер нь бол ирлэх дээр очих юм бол тий. Сонголт хийсэн нь болохоор яагаад гэвэл тий. Хариуцлага хүлээн шүү. Тэгэхээр нөгөө хамаагүй бодолд автаж ингэж бусдын бодолд автаж ингэж хөөсөрч хийсэж явахгүйгээр өөрсдийнхөө тэр яг гоё тэр амзарж байгаа тэр нэг зүгээр нэг амьсгалаад үзэхэд ингээл байж идэг тэр нэг тий. Гоё юм байдаг штэ. Анзаарахч өнцөг. Тэндээсээ ингэж явах юм бол тэгэл хамаагүй тайван байх шиг санагдсан шүү дээ. Тийм тэгээд хүмүүс гэхдээ янз бүр байд юм бэлээ. Тэгээд яг хаа янз бүрийн бодолтой ингээл бас ингээл манараал те. Бийж тэгж байгаа. Тэгэл янз бүрийн л юмнууд ингээл хүн дандаа ингээл өөддөө ингээл явна гэж байхгүй яг ингээл coin шиг унаал басаал те. Ерөнхий зургаараа өсөө явж байгаа мөртлөө дунд нь савлаатай байдаг те. Тэгэхээр янз бүр л байд юм бэлээ. Тэгэхээр нөгөө миний одоо борлуудын хэлсэн үгийг л хэлээ та те. Дотроос чи хэлээд байхад одоо бусдаас бити өг гордорээ те эцэг та өөрийнхөө эзэн те тэрийг л ойлгочих тэгэл явахад бол тэгээ нэг гайгүй юм байл шүү тэгээс хэлээ та өөр одоо нэг мундаг юм мэдгүй гэсэн шин. За маш их баярлалаа. Баярлалаа бата. За баярлалаа. Өөрсөнд баярлалаа. За тий тэгээд манайхаа өнөөдрийнхөө дугаарыг хэдүүлээ ингээд өндөрлөе. За тэгээд дараачийн бататай дахиад дугаар хийнэ гэж найдаж чинь тэр дугаар дээр бүр илүү яг одоо бэлэг ертөнц рүү, сүнслэг ертөнц рүү бас шумбсан тийм яриа явах байх гэж вишн орж ирлээ. Oh my god. Манай подкастын өөрөө та засварвал ертөнц засарна. Та өөрчлөгдвөл ертөнц өөрчлөгдөх. Пүү. Өнөөдрийн зөв яриаг хорон голоод хэлчихлээ. За баярлалаа. Баярлалаа.